Самцаа монголчуудаа Ирланд дахь монголчуудын подкаст дугаар 5 студиэс эхлэх бэлэн болсон байна. Америклээс. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн дугаар Барбар найз намуу Лулубай гişмэрийг үндэслэгч Ирландд үндэслэгч Око ирсэн байна. Тэгээд манай найз амраа Энко байхгүй Энко хоолойд яваад Монгол явсан. Тэгээд бид дөрөв одоо өнөөдөр сайхан ярилцсанаа. За юу хийх юм миний найзуудаа. Халуун өдөр бөө юм болж. Энэ подкаст амар атлетик подкаст болж байна тий. Өмнөх дугаар дээр манай бичлэг унтарсан байсан. Бид нар бичлэг хийгээд бичлэг тэгээ 30 минут өнгөрөөд баг дуусчихсан. Шалгасан чинь бичээг байсан. Үргэлжлүүлээ. Одоо тэн дээр амар их гоё юм ярьсан. Тэрний одоо үргэлжлэлийг өнөөдөр ярьчлаа дуусгая да. Амар халуун байна те ихтэй нэрээ юу. Ойрд манай Ирландд бас маань. Ирландд бас амар халуун. Тийш тэгээс хамгийн одоо халуун өдрүүд гэсэн чинь нэр одоо хагасаа чинь бүр 28 хүрэх шүү дээ. Гэтэ ер нь өмнө ингэж нэг сүртэй халж малж юу яажсан бол Баггүй. А би ч явсан сайн мэддэг. Хугацаанд ингэж сүртэй халж байгаагүй чивдэрэг байгаа хугацаанд те. яг нэг цөөхөд өдөр л халдаг те ер нь. Өсрэл нэг. Түрүүжил. Гэтэ наадам гоё дулаах өдөр их гоё те. Амар. Амар гоё. За подкаст эхлэх хэдүүлний тулгачих уу. Тэгээд эхлэе. За тэгээ. За тэгээд. Үнэхээр ийм зам мэ. Одоо шинээр явна. За тэгээд өнөөдрийн ярилцсан зүйл бол ерөнхийдөө одоо манай хоёр зочин маань угаасаа би хоёулаа тус тусдаа бизнес хийдэг. Нам нь болохоор Монголд салон бас ажиллаулдаг. Тэгээд Око болохоор бас Ирландд бас бизнес. Ерөнхийдөө бизнесийн талаар хэлээ ярилцаад Ирландын талаар бас үгүй ярилцаад хамгийн сүүлийн сэдв нь хэдүүлэн гоё чөлөө сэдв бий. Зүгээр энгийн юу ч хийж болно. Та өөрсдөө бас сэдв гаргахгүй санд бодлоо болсон. Тэгээ манайх болохоор ямар нэгэн тийм асуулт амар сүртэй баригдаад их яагаад байхгүй зөв өөрсдөө бодлоор чөлөөтэй хэдүүлээ гоё ярилцаад хад л болно. Окогийн юу өмнөх нөгөө дугаарыг солирч байна. Өмнө бас нэг подкаст орсон байсан тий. Тэрийг бол бас амар хүмүүс үзсэн байлээ. Тэгэхээр нэг амар бас яагаад байхгүй зүгээр юм хий шууд одоо 90 хэдэн жил болж байгаа. Тий, намны бид хоёул амар ойрхон ирсэн. 22 оны 11 сард би ирсэн. Тэгээл ямар ч үсэн хэлний бэлтгэлдээ сураал, мастертаа сураал. Тэгээ сая хэлсэнчлэн Кашмира ямар ч байсан энэ хүмүүс таниулах гад нэлээд хичээгээд явж байгаа. Монголч юу гэдэг вэ? Монгол хүний нөхцөлсөн. Цааш нь дуудаад байгаа. Микрофон уурлаа. Нас тасалтай. Харин би Ийшээ харж ирлээ таны яриач. би энэ хүнээс байнга л харж ирнэ шүү дээ. Шүү. Аваа сууч юу байна. Би яг тэр санааг хэлсэн байхгүй юу? Яг юм болно гэж би мэдээсэн. Хажууд шиг хатглаа таны орлоо. Тэгээ микс чанд бүр яг энэ дээр. Тэгээд нэг уучих гал. Хамаагүй болоо. Одоо альсээс яриулъя болов. Тэгээд шууд тэгээд монголч юу гэдэг байсан гэдгээсээ л. Тийм, Монголд болохоор би яг хүний нөөцөөр ажилладаг байсан. Хүний нөөцөөр 5 жил ажиллаж агаад тэгээд дахиад 2 жил төслүүд дээр ажиллаад тэгээд за ер нь явъя дөө гэх. Одоо тэгээд ямар ч байсан. Яа Ирландыг сонгосон. Тухайч ихтэй. Тийм үү тийм. Австрали виз нь хатгалж чаана тэгэл за явна гээл ээж аваа угаасаа яв эсвэл хүүхдтэй бол гэсэн болохоор Тэр нэг надад дараа тийм хоногдсон. Арай хөнгөн Ирланд явсан. гэр бүлтэй бол гэдэг ч юм уу тий. Би ч 26-т ирсэн шүү дээ. Тэгэл 26 ч одоо манай ээж мэжийн настай ч одоо хоёр дахь хүүхдээ гаргахсан гэж байгаа байхгүй юу. Тэгэл за сурыг гэл. Сурах нь гоё шүү дээ. Ирланд ч юу мастер хамгаалсан гэсэн. Мастер 11 сард дуусаад. Мастер яа сурвал хэлээ? NCI. Хийдийн төлбөр нь хэд вэ? 15. 15 мянга. Тийм. За 15 мянган еврог. Ер нь одоо 8 сарын хугацаатай л сурж байгаад ясна уу эсвэл хэд сонголттой хийсний дараа 15 мянга. Тэгсэн би 22 оны 11 сард ирээд сургуульдаа ороод 5 сард миний амралт эхэлсэн баха. Нэг тэр хавцаа амралт эхэлсэн. Тэгээд 6 сард 5 сар сургууль руугаа apply хийгээд 6 сард accepted болоод тэгэнгүүт сургуулиас нөгөө ажилласан туршлага дээр тулгуурлаад нэг 4-5 орчим мянган евроны тэтгэлэг өгөөд үлдсэн төлбөрийнхөө 6,000-ыг одоо төлөх гэсэн шаардлага тавиад тэгээд 6,000-а 8 сараас 5 сар хүртэл ажиллаад тэгээд тэр мөнгө цугларсан байсан. Тэгээд тэрийг өгөөл үлдсэн төлбөрөө яг нөгөө хуваал Тэгэхээр нэгээс 6,000 евро шууд төлөх болсон гэсэн үг тийм. Тэгээд тэтгэлэг өгөх юм бас амар тааж хүмүүлээ.
тэгтэн ажилласан хугацаанд сан. Тийм нөгөө нийлээ Монгол бас ажилласан байсан. Тэгээ нөгөө гоолч бас арай гайгүйсэн. Тэгээ муусыг төгссөн гэдэг нь бас юу байсан юм шиг үлээ. Нөгөө гайгүй сургуулийн гайгүй голчтой төгссөн. Тэгээ ажилласан туршлагатай. Одоо тэгтээ нэр хүмүүс тэгээдсэн тэгээ одоо Монгол бакалавр хамгаалж байгаа шүү дээ. Тунгалт зарим сургуулиудад нь юу нэг болохоор өөр их сургуулиуд дээр дүүцэхдэггүй нэг гэдэг хэлдэг шүү дээ. Тийм тэрэн дээр би хэд хэдэн сургууль руу аплай хийсэн юм аа. Тэгээд чи Монголын бакалаврыг нөгөө эднийх чинь QQI level гэж явдсан шүү дээ. Тэрүүгээр 8 байх хэрэгтэй байхгүй бакалавр чинь. Тэгсэн чинь яг 7-д төгсүүлээд дийм байлээ. Тэгэнгუთ нэлээд сургуулиуд танай одоо level чинь манай levelтэй тохирохгүй байна гэж хэлээд байсан. Гэхдээ надад болохоор би нөгөө яг хүний нөөцийн master in science гэдгээр сурыг бодоод байгаа байхгүй. Тэгмээд яг бакалавр нь мастертайгаа ижилхэн нөгөө нэг хичээл байж иж яг тэрэнд ороход бол арай дэмтэй. Гэхдээ миний болохоор сэтгэл судлаач тэгснээ нөгөө хүний нөөцөөр сурна гэд шал хоёр өөр юм яриад байдаг. Тэгсэн чинь хэд хэдэн сургууль надад юугаа MBA санал болгосон. Хэрвээ суурь нь өөр болвол MBA-д ороход бас арай амархан юм билээ. Тэгэл MBA-ээр сурах сонирхол байгаа. Гэхдээ одоо яг нөгөө бизнес эхлүүлснээр хойш MBA-ээр сурчдаг байж гэж бодсон. Нэг хүний нөөц гэд яагаад хүний нөөцийг юу нэ сонгосон. Нөгөө Монгол хүний нөөцөөр ажилласан. Тэгээ нөгөө гол нь нөгөө хүний нөөцөөр ажиллах гоё тал чинь ингээд хэрвээ одоо жишээ нь 400 хүнтэй компанид ороод зөв сайн хүний нөөц байж чадах юм бол 400 хүн тэрнээс цаашлаад одоо 3.5 ам штэ нэг хүний ард те. Тэгвэл нэг 1200 орчим хүнд хэрвээ би зөв сайн ажиллаад зөв шийдвэрүүдийг гаргаж чадах юм бол тусалж чадах юм байна. Одоо дэмтэй байх юм байна гэдэг нэг юм одоо үн цэн гэж байна штэ те. Тэрэндээ тулгуурлаад хүний нөөцөөр гэж бодсон чи одоо тэгээ юм хүний нөөц. Одоо кашмир штэ. Тийм MBA-ээр сурдаг ээжтэй гэх. Тэгэл явж ин да. За намуна ирээд хэр болж байна? Би одоо 9 сард 3 жил болно. Ахаа ярьлаа гэсэн үг юм. Анх би нэг найзтайгаа ярилцж агаад тийм найз хоёлаа ингэж хамт зөв ингэ орчноос ер нь л орчноос сольж үзэх зорилго байсан. Ер нь өөр газар ямар үгүй. Тэгээ найзтайгаа ярьжсэн найз болоод би өөрөө ирээд тэгэл найз нь бүр ирээгүй. Бүр ирээгүй. Хамт явъя гэжсэн аа. Тийм хамт явъя гэж найз юм да тийм. Тэр өстө сайн найз шүү. Тэгээ өөрөө одоо тэнцэн айгу мундаг карьер хөөгөөд айгу мундаг байгаа. Тэгээд би ч гэсэн чинь бас ингээд яг өөрийнхөө хүсэжсэн алж байгаа тийм халж байгаа. Намуна ч мундаг угаасаа Craft Barber гэдэг одоо Ирландын бас ерөнхийдөө нэлээд том барберын франчайзын юунд ажилладаг гэсэн үг үү тийм юм л тэгж Craft ч өөр амар том юм байл шүү дээ. Тэнд яг монголчууд дагзаар нь тань шүү. Монголчууд үсийг бол зүгээр хаанаас ч ирсэн. Ер нь бол бараг 200 үйлчлэгч байгаа хаа тийм 200-аас илүү нэ. Одоо ихтэй ер нь жоохон илүү гарсан байх гэж бодож байгаа. Анх ирчээд яг нэг нэгнээсээ сонсоод амар шууд хүрээд ирсэн. Шуумар амар. Тийм шууд ингээл тэрс би нэг зармаар нэг оруулвал ер нь бараг оролдог. Одоо ихтэй сүүлээд зар бол бүр байхгүй. Тийм тэгэл нэгэд угаас харилцаж олцсон юм. Тэгээ одоо яг тийм нэг дөнгөж ирсэн хүмүүсээс амар их ирж байгаа. Өөр хүмүүсээ сонсоод ингээд ирээд хэр удаан ч юм өсөж байгаа. Би ч одоо Монголд их сургуулаа төгсөөд гэхэр чин за бараг нэг 5 жил бол ажиллацаа. 5-6 жил ч байна уу бараг яг дан эрэхтэй хүрсцээд нэг тэр үрээ засахгүй. Тэгээд салаанаа нэгээд тэгээ одоо зүйл ажиллагаагаа явуулж байгаа манай салон Монголд. Тэгээд хэдэн жил салон бас ялгаагүй яг за нэг 4 жил тийм таслын 4 жил хавцаал яг 4 болж байгаа юм шүү дээ. Амнаа ч ялч шал өөрсдөө юм тий. Ялч л үү. Тэр эрэгтэй хүн чинь нэг үсэндээс салахгүй. Тэгээ Монголоос ирэхээр өсөж байгаа. Нэртэй хэлдэггүй юм өсчөндөө хэлдэг гэж байна шүү дээ. Нэрээ тий. Амар их хов ирж байна. Тэгээ би яг ийм эрэгтэй хүмүүстэй ингэж яг ийм харьцдаг ажил хийгээд тэгсэн чи эрэгтэй хүмүүсийг ямар амар тийм гэх юм ингэж ярьдаг. Ингэж эсвэл нэг осны ярилцах хүн байхгүй болохоор ийм ганцаарддаг юм шиг тий. Тэнгүүтээ ингээл ирээл нэг дор хаяж нэг хүсийг нэг 25-аас нэг 30 минут цэцэж байгаа шүү дээ. Яг тэр хугацаанд амар их талын юм амар их ингэ ярьдаг. Тэгээ тэр цэсмаа энд бол бүр ерөөсөө суугаал эхэллээ. Тэгэл ингээл яриал ингээл яриал энэ дууст баг ингээ дуусны дараа ингээ үүдэнд очицсан гэж.
Доосхгүй бас тийм. Уусаа яг тийм үс судлаа байдаг шүү дээ. Уусаа бид нар ч гэсэн юм дэглэг нөгөө их нэртэй хэлгүй юм аа ихтэй дэлгэж баг үнэл юм. Чи тараа зэ. Чи цаашаа яриад аваад тэгээ дундын юм аа. Нэг үтсэж өөр парагт дээр утсан. Гэтэ маа залуучуудс айгуу гоё. Эмэгтэй ус чи ерөөсө засаж байгаа хүмүүс хөл ер нь эмэгтэй ус юу яаж одоо амар их эмэгтэйчүүд бас үсээ яа гээл бас яагаал идэв. Тий, ер нь амар их бичдэг. Одоо над руу ингээл үсээ тариулах гэсэн, юмг оруулах гэсэн, гэх гэсэн ингэ. Ажиллагаа ихтэй байна. Би болохоор нөгөө нэг чинь хүний бас нөгөө гоо сайхан гэдэг юмд орж байгаа шүү дээ. Тэгэхээр би үнэхээр чадахгүй юм аа юм уу? Эсвэл оролдож үзээгүй юм аа? Эсвэл тэрэн дээр нэг юм туршлагагүй учраас би тэрийг чадна гэж хийхийг юу хүсдэггүй. Яагаад гэвэл энэ чинь бас нэг хүний гоо сайхан хүн чаддаг юм аа л чаддаг гэж хэлэх хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Тийм учраас тэрээс шахаа зүгээр нэг сар маар оролдоод үзчих юм бол угаасаа л хүсцтэй юм чинь миний гарт юм байгаа л гэсэн үг байхгүй юу? Анхнаасаа ч юусэн анхнаасаа би ерөөсөө засч үзэж байгаагүй. Тэгэхээр зүгээр тхийг хүсдэггүй. Гэтэ одоо Монголд ч ер нь дахиад яг дан эмхтэй үсээрээ сурна. Тэгээд туршлагачаад тэгснийхаа дараа бас үйлчлүүлэгчтэй болъё гэж бодож байгаа. Тэр би амар муухай юм бодчих чинь. Эмхтэйс нөгөө жоохон амар ядаргатай ажиллагаа ихтэй болохоор цаг авдаг. Тэгээд цаг авахаар бас нэг юу байдаг гэж боддог. Хөө эрэгтэй ус бол бүр амархан эмхтэй ус нэж бод. Биш ээ, эмхтэй ус л амархан. Эрэгтэй хүний чинь толгойн хэлбэрчүүд юм уу, усны ширхэг, ширүүн зөөлөн байна уу, тэрнээс ахуулаад ингээд дуусалтын ч гэсэн өөр гардаг ч юм уу тийм. Тиймэрхүү. Эмхтэй ус бол яг ингээд нэгэн жигт одоо ингээд барилтаар ерөнхийдөө явцдаг. Гэхдээ бас нэг жоохон өөр юм байдаг л байна тэрийг. Чи одоо нэг гадаад хүмүүс бас ус засаж байгаа шүү дээ, тий. Тэгвэл хамгийн одоо яг амархан гэж хэлэхээр бас жоохон тийм. Хамгийн эвтэйхэн үстэй хүмүүс ямар үстэй? Ямар хүмүүс гэж нэр монголчууд өнөөс өөр улсын хүмүүс юм. Хамгийн одоо засаад эвтэйхэн амархан гэх юм уу? Айршуудынх бол амархан. Тийм үү. Яа гэвэл шинхэн зөвл үсэдэг болохоор тэг идэр чи яг нийт нэг юм. Зарим нь болохоор айгуу тийм ганган ч юм уу тийм залуучууд өөр засалтаар засуулна л та. Аз залуучуудын ус хэцүү. Тэгээд турк тэгэнгүүтээ энэтгэлхүүдийн ус сайн хэцүү. Хатуу энэ төр ширүүн ширүүн. Тийм. Тэгээд яг энэ төрлийн хүмүүс маш маягтай. Амар их юм өсдөг. Тэр тусмаа нэгтгэхүүд бол бүр асар их юм өсдөг. Нэгтгэхүүд үү? Тий. Нэгтгэж угаасаа өснөөс 10-аас л амар. Тийм. Тэгээд ингээ амар их юм хүснэ, амар хөдлөн. Ер нь сасгад маш төвхтэй хүмүүс. Юм ярахаар ингэчээд юм шүү тий. Амар хөдөлдөг. Тэгэл ингэж мэгэл хараал баг надад баг ингээд яаж засах ингээд заах гээд байх жишээ нэг юм тий. Ингээд чи ингэж засаач гэдэг. Тийм бол гайгүй. Гэтэ яг анханасаа нь өөрөө засчихсан болохоор яг тийм. Одоох нь бол бүр тийм тулгарсан тийм яг хүссний тал дээр бол бүр ингээд амар хэцүү юм уу гэсэн юм бол байхгүй. Австаар өөр талууд дээр бол байдаг. Гэтэ одоо өссөн гэхээр бас амар гоё юм байна. Яг ингээд чи одоо яг харилцагчтай болоход хаашаач явсан тэр хүмүүс нь ингээд дагаал явчихдаг. Тийм. Одоо ингээд намуна өмнөөс нэг салонд ажиллаж байсан шүү дээ. Түүх салонд. Тийм түүх салон. Тэнд ажиллаж байгаа ингээд амар хүмүүс ингээд очиод ингээд яг тэр салоныг бас ингээд ерөнхийдөө бас бизнес айтахыг явуулж байгаа шүү дээ. Монгол тэрнээсээ гараад өөр газар очсон тэр салоны ерөнхийдөө баг ингээд унжиж байгаа. Унахын ч бас сайн шин. Гэтэ ер нь бол барыг л 100-200 харилцагч байна гэсэн үг. Тийм шүү дээ. Наманаа бүр буцаажихгүй байсан шүү дээ. Буцаа дээр тийм үү. Тийм цалингийн чинь нэмий ингээд хийгээ. Гэтэ яг тэнд ажиллахад яг угсаа намайг анх ажилласан газар бас тэнд амар баярлдаг. Анх тэнд оржсэн. Тийм анх би угсаа тэнд ажиллаад тэгээд яг ингээд солих шаардлага гараад угсаа тэр яг хэсэг айгүй эвгүй хэсэг шүү дээ. Таад мэдчихэж байна. Хүндүүд энэ. Тийм. Тэнгүүд тэнд орж ирж байгаа үйлчлүүлэгч нар амар ондоо одоо байгаа газрын маань бас үйлчлүүлэгч нар амар ялгарч байна. Одоо тип дээр ч гэсэн яг айгүй эрс ялгаатай. Тийм. Крафт нь ч өөрөө тийм үнэтэй болохоор бас үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн шал өөр болчихж байгаа л да ер нь тий. Тэр байршил нь гоё болж байгаа. Тэгээ крафтинг гэдэг нэрээрээ бас амар хүмүүс яадаг лээ шүү дээ тий. Ерөнхийдөө нэр нь угаасаа амар нэртэй болсон байна. Тий. Үнтэй тэгэл үнтэй юм чи угаасаа эдгээр хоо юм хийж байгаа гэдэг үднээс бас ядж байгаа л та. Тэгээ өснийхөө бүтээгдэхүүнийг хүртэл өөрсдийнхөө нэрээр одоо юу гэдэг чинь одоо зүгээр нэг усны савч юм уу эсвэл зүгээр ингээд нөмрөгчүүд юм те бүгд яг өөрсдөө виски өгдөг гэсэн үстэй. Тийм. Эдгээр чи тийм оронгууд та виски уух, кофе уух, ус уух гэж би ч ихлээр амин нэрлэхээс хоёр дахь оролтоос виски ууж байгаа. Тэрнээс нь 10 цагт виски ууж байна. Яг ийм талын юм дээр бас дуртай хүмүүс амар их байд юм лээ. Эхлээд би анх орчоод ёо ямар
хэцүү юм ямар эвгүй юм бэ гэж бодчихсон байхгүй. Одоо ингээл манай босс гэхэд чинь анх орол байж хахад за чи ингээд үйлчлүүлэгч ороод ирсэн бол хэний ч байсан зүгээр орж ирсэн л бол тэр хүнээс ингээд асуух хэрэгтэй хувцсыг ав. Одоо та юу хүсэж чинь те уух юм юу уух уу, пи уух уу, виски уух уу, эсвэл цай уумаар байна, кофе уумаар байна уу? Хувцсыг чи заавал гарнаас нь ингэж авах хэрэгтэй тэр хүнээр ингээд үлгүүлж болохгүй ч юм уу. Тэгээ буцаагаад одоо ингээд үлгүүрээс нь хувцсыг заавал авч өг. Тэгэл ингээл бид чинь ингээл амар олон хүнтэй ингээл ажиллаж байгаа л цаана тооцоогоо авах гал ингээл очиод битэж юм намайг ингээл босс чинь тийжсэн нам хувцсыг авч өг гэл. Тэгэхээр би чинь тэрэн дээрээс тасаагүй. Тэнгүүт нэг тийм амар сонирм өдрөж. Ямар лайт юм. Ихтэй юм гэж болсон тийм. Ингээл амар олон хүний үс цаас яаж яах чинь дахиад нэг юм сонирм ажил хийгээл. Гэтэ эдгээр яг Irish газар ажилласан чинь амар хүнийг одоо юу гэсэн ингэж шахаж ажиллаулт юм шиг санагдсан надаа. Одоо ингээд зүгээр ингээд хөнгүү идэ ч юм уу ингээд зүгээр зогсож явахт ч юм уу тий. Тэрийг арчи нэг цэвэрэл одоо энэ зүгээр байх та. Тэг ер нь бол ингээл юм хийгээл. Тэг бид нар ерөөсөө л ингээд ажил дээр ер нь та хоёрчсан жил байгаа юм ингээл ерөнхий ихэвчлэн л ингээд зогсоогоороо байждаг. Би хэд ч одоо баг ингээд 10 цаг ажиллаж байгаа шүү дээ. Тэгэд яг ингээд 10 цаг ингээд зогсоогоороо байчаар бид амар хөөршөлт орж эхэлж байгаа. Одоо миний бөөр бол амар өвддөг болсон энд ирээд ажилласнаас хойш. Тийм тэгэл ингээл хөл мөл өвдгөөс. Тэгтээ явахтай тэгэл. Брейк хийсний чаавс 30 минут сууж байгаа. Тийм. Тэгээ 30 ч юм уу. Тэр орж амж хоолоо идэх гэж бүр ингээл гэлсэн гэл. Айлмаа. Гэтэ яах вэ гоё. Тийм тиймэр ямар нөр айгу олон үйлчлүүлэгчтэй болохоор тий. Амар Тэгээ муу байсан бол тэгэл хөнгөлөж. Тэгвэл намаа нь бол баг өдөр бол амар завгүй тий. Тийм. Ер нь бол өдөр болгон завгүй. Тэгээд яах вэ цаг аваад одоо бол бүр ингээд гадаадууд нь ч гэсэн мэдээд яг ингээд над дээр ингээд ирсэн ингээд одоо наваа ингээд холидей авъя гэсэн ч гэсэн манай босс ингээд чам нар ийм хүн цаг авцсан байна. Чи ингээд ядаж дараагийн 7 хоногт ч юм уу тэг ингээд авчхаа тэрний дараагийн 7 хоногт авчих ч юм уу. Эсвэл ийм байна энэ үеэр яг ийм амар хүн хийдэг үе. Тэр чи ингээд дараа нь авчиж болох уу ч юм уу. Тэгсэн хэрнээсээ одоо юу гэдэг чи урамшуулах ямар нэг юм байдаггүй. Тийм. Тий. Тэр жоохон үгүй л тий. Тийм. Жоохон нэмэлттэй юм бичгүй. Гэтэ яагаад тэр тэгээд хэлэхгүй бол бас ингээд байлгуудыг байлгалтай шүү тий. Тэгээд ер нь би ингэж ажиллаж шүү гэдгээ хэлж яахгүй бол ер нь. Гэтэ одоо ингээд монголчуудыг бодохоор ч бараг за 100 хүн хэр чинь би бол 2-7 хоног хүсэний 2-7 хоног болоод засалдаг. Тийч 2-7 хоног болоод. Бараг л худалч хүндэл бид 7 хоног бараг нэг засуулна. Зарим үед бол тийм. Тэгэхээр бол монголчуудаараа бодоход амар хүмүүс авчирчаад саржангаа зүгээр ингээд битүү 30 битүү ирчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? яг би сая яагаад яг ингээд урамшуулах ч юм уу юм байхгүй гэдэг нь яг наатандаж холбоотой байхгүй юу? Намайг дагаад маш олон үйлчлүүлэгч нар ирж байна. Нэгт хоёр гэх юм бол одоо ингээд арай жоохон хямд засах боломжийн нэг тийм студент хөнгөлтчөөд юм уу те тэрийг ингээд өгөхгүйнгүүт заримдаа ингээд уурлах тохиолдолс гарч ирдэг байхгүй юу? Одоо ингээд чам дээр ингээд араас нь 30 евро орцуулах хүн хүлээгээд байна. Чамаг ингээд чам дээр ингээд цаг авцсан. Тэгж яхад чи наа өндөр хитрхи ингээд бүр ингээд амар юм сүртэй ингээд засаад байна. Надад би ингээд бизнесмен хүн надад ингээд мөнгө нь хэрэгтэй. Тэгэхээр чи арай хурдан байж болох ч юм ба тий. Би бол хамаагүй хурдан гэдгийг би өөрөө мэддэг. Тэгсэн хэрнээсээ тэгж хэлэнгүүт нь одоо тэр тусмаа би одоо яг монголчууд тэр бол амар уддаг байхгүй юу юм. Тэгэнгүүт яг тиймэрхүү маягийн юм ярих үед бол надад бүр яа юу яриад байгаа юм тий. Чи миний үйлчлүүлэгч. Энэ хүн чинь зүгээр чи ингээд зүгээр энэ 16 евро гарцуулах юм ангил болчихвол тийм бол зүгээр асуудалгүй. Тийм шүү дээ. Төлбөрөө төлөөлж суулна шүү дээ. 30 төлөөлж суулах байхгүй юу? Тэгэхээр би бол ингээд хэлж байгаа. Би бол монголчууд дээр бол тэгэж чадахгүй. Энэ хүмүүс чинь ингээд хаанч амаг ингээд ажиллаж байгаа. Тэр үед ингээд дагаад ирдэг. Гэтэ яг бол баг монголчууд очихгүй л тий. Гүү манай монголчууд амар сайн ирдэг. Аагүй чи ингээд нөгөө холидейтэй байгаа болохоор очихгүй. Одоо ингээл миний утас руу ингээл одоо ч гэсэн ингээл байнга л чи яаж юм багчаа бараг авцсан уу? Хаана чи гэлээ. Тийм ихтэй яг амарч байгаа үедээ яг ингэж амархгүй болвол бас ингээ амарч байгаа үедээс яг мөнгө нь хэрэгтэй л дээ. Гэхдээ би бас бие бодох хэрэгтэй. Тэгээ ингээд амарч байгаа үедээс зарим хүмүүс амар их юм бүсэддэг байхгүй. Амарч байгаа үедээ ингээд засчааж гэрээ засчаас солиулж байгаа юм. Яг уу анхандаа бол надад яг би бас тэгж яв засдаг байсан шүү дээ. Тийм. Гэхдээ яг уу тэгээд одоо яг ингээ амарч байгаа үед яг гоо ингээ амархгүй болвол тийм шүү дээ. 7 хоног л амарч байгаа. Юу манай хөл нь хугархаахта орцон засдаг байсан тийм. Яа хөл нь хугархаад тэгснэ орцон засдаг. Тэр ингээ ажил байхгүй дөнгөж ирсэн үедээ хөлөө углаал. Тэгэл надад амар гоё ах эгч нар бас амар гоё тусалсан.
Тэрний ачаар бас өнөөдөр яг энд бас ингээд байх. Тэрнээс биш ингээд тийм хүмүүс байхгүйсэн бол таа л биш ээ. Зүгээр ингээд явах. Тэрний ачаар өнөөдөр энэ подкаст тасарч. Тийм. Тэр найдтай өргөцсөн байна. Тийм гэсэн байна. Тэгвэл сайхан амарчлаа. За манайхаа тэг сайхан амраагаарай. Бидний гэр мөрөөр дууд чи юм ич гэсэн. Нэгмээс найзаалах. нэг чи ч 2 дахь суулцсан болохгүй. Тэг яг бай. 7 хоногийн 5 өдөр ажиллаж байгаа гэсэн үг гэж байна. 5 заримдаа 6 өдөр. Ослог зогсож. Ачаалтаа үе чинь тийм үеэр л 6 өдөр. Тийм ачаалтаа үед. Эсвэл нэг хүн өвдсөн ч юм уу тэр үед ингээд заавалч. Одоо яг салонд ажиллаад Ирланд хэр удаж байгаа. Би чинь жил гарan за одоо жил хэдэн сар болж байгаа юм бэ? Одоо энэ газар ороод болохоор би чинь 11 сард орсон ажилд. Яг энэ Grafton Barber-т. Тэрнээс өмнө жил бас тэр Турк газар ажилласан. Хэр удаж ер нь чи салонд орсон. Ирээд бол угаасаа шууд анхны салонд ажиллаагүй л. Үгүй. Ирээд цэвэрлэгээний ажил хийдэг байсан. Өглөө 5 цагийн цэвэрлэгээнд яваад шууд хичээлдээ яваад тэгээд харангуутаа орцоороо ус засаад орцоосонгуудаа оройныхоо цэвэрлэгээнд яваад тий. Ором шатан дээр үсцдэг хүн гээд нэг хэсэг бүр шат тий. Гэтэ манай амарлаг нөгөө ингээд үсээ засчаад бүх юмаа цэвэрлждэг байсан болохоор өөрчлөгч нь хүртэл дуртай. Өөрчлөлттэй мэднэ. Тийм мэдэн штэ. Гэтэ гэрээр үсээ засч байгаасаа хэцүү штэ ингээл. Засна тэгэл тэр үрс нөгөө гэрээр дүүр үсмэс болоод тий тэгэл цэвэрлэх юм байл. Тэгэл яг би эхлээд нөгөө хилнээсээ амар айгаддаг байхгүй юу? Ер нь амар айцтай яг нөгөө хүнтэй ингэж бүр ингээл тулж ингэж харьцагтаа ч юм уу тий. Итгэлгүй байсан. Итгэлгүй байгааддаг гэсэн тий. Тэр үед манай бас найз ирээд чи одоо ингэж окоц ингэж чи одоо зүгээр ингэ ажиллаад үзчих юм уу тий. Тэгээ бас мааныг таныг ихч өчи ингэж хаднаа чи зүгээр ингэж үзээ ямар ч зэ эхлээд ороод үзэх гээд тэгэл амар зоригжол шууд ингэ газруудаар хайж эхлээл. Тэгэл тэр газар очивол ажилд ороод тэгэл тэрнээс өөртөө зугасаал болох юм байна. Хэл уус хамгийн ихний асуудал ч байна. Тэгээ тэр бусдаараа тэгэл юугаараа тийм чаддаг бол Дотор байгаа юм чинь тийм. би ч нэг намнаа дээр эсвэл дараа нэг өөр хүчин дээр зэсвэлээд өөр толоод гэж бол хаанаас ч нам Непалч явж идэв. Юу яа чи юу яа гэсэн яг тэгсэн шүү. найз намарж гинөө гэж манай стори хийсэн. Йоо. Тэгвэл эрэгтэй хүн ганц чулуун чи үссэн тийм. Бид чи үсээрээ л сайхан харагдаж чадна. Угаасаа нүрээ бууд чадах юм биш. Үсэд судлаад зүгээр ингээл өнгөөр. Намнаас миний үс мэд. Би чи ингээм амар энд эргүүлэхтэй хүн ингээл тэр бол хүмүүс. Тэрний учрыг намнаа л болж байгаа. Тэр эргүүлгийг намнаа. Тэр эргүүлгийг чи эргүүлнэ. Хааш нэргүүлэх өөр тэгээд Намнаа хаашаа чи эргүүлж мэргүүлэхгүй зүгээр огтлцоод нөгөө гайхаж байгаа. Тэгээ Монгол эрэгтэйчд үс бас жоохон хэцүү байдаг те засаг юм. тийм хэцүү. Ер нь л жоохон хэцүү шүү. За үс сайхан болж үс сайхан гэдэг ирчүүд бидний нэрээ сайхан үг бас үнэн шүү дээ яалчгүй. Би бас гэдэг айжсэн шүү дээ яг Монголоос яваад Ирланд дээр ч яа үсээ яана л гэж боддог байсан. Хин төрөө өтөр чинь Монголд тэр үсэгцтэй нэг найздаг байхгүй. Тэрээс аяг олон жилсэн. Би тэр үсээ бүр гаргах болсон. Тэр би яг санаад зодсон юм бас яг үсэл байсан. За зарээ төрөөс наманаг сонсоод тэгээд нэг үзээгээл тэгсэн чи болж шүү. Тэгэл одоо л хуураагүй л энэ. Намнаг араар тийм мааныг бэлгүүнэ штэ. Нэг өдөр би нөгөө нэг 10-аас ажилтаа байснаа өглөө мартаад тэгсэн чи 9-гээ очсон байсан байхгүй. Тэгсэн чинь нааг гэсэн чинь манай өөр өсчин дээр суудсан байсан байхгүй. Тэгэл тэгсэн нааг ингээ харснаа. Яна найз миний яг ажлын ингээд юу ороодгүй би суучлаа. Тэгснэ ингээ жоохон байцнаа. Би яг чаанга хуураад ам шиг өдрөө. Хөвгтэй яг хуурж ам шиг мэдрэмж авдаг те. Яг авдаг шүү бүр. Дараа нь утчих яана өөр хүндэд цусалтыг мэдсэн байх үү гэж юм аа. Ингээд шингэлэх гээд хаа ингээд шингэлчүү зүгээр энэ хаачрыг хэр авч ийж гэж байгаа шиг. Тэгээ зүгээр дээ шүү дээ тийм асуудалгүй. Яана намаа нэг явчихвал яана. Өсөө ургуулаа шууд боогоно ч тийм. Тэгээ дээр үед чинь салаанд ажилтны монгол хүн холддгүй л ш дандаа л. Дээр үед шиг амар хуучны хүн шиг 19 онд ч бас салаанд ажилтны монгол хүн байхгүй ш. Тэгээ засж байгаа өсчт нь болохоор сурж байгаа өсчт сая юу. Ер нь таньдаг найзууд тэгэл мань ус засдаг болгож байгаа. Мань өсөж авчиг гээл. Яг юу ч бодоод байгаа зүгээр гээл нэг машин авцсан тэгэл ирээл гэрээр нэг 0 өрөөндөө яагаал юу ч болоод тий. За захиж намаа харгыг ингээд нөгөөдгөө балгаа өсвөл одоо ч тэгэл барыг салаан болгоно Монгол өсч байна.
Одоо бүр амин нэмэгдэж байгаа хөө зөндөө Монголоос хүмүүс ирээ тий. Мондог хүүхдүүд зөндөө ирсэлээ. Хүсний салгал алах гэдэг юм да. Би харин хилээл байгаа та хэд. Хүсний салгал. Тийм. Хүсний салгал нэг Айгу бол боломжтой ер нь ямар ч газар газар л айгу боломжийн бизнес байхгүй. Ямар ч угсаа байна. Илүү тийм юу байхгүй. Сандал ширээ одоо юу гэдэг дотоод заслын гоё хийчлээ. Тэгээ бусдаар бол чам нэр ажиллах гэж байгаа ч юм уу, судал түрээслэх гэж байгаа ч юм уу, тийм хүмүүс ч юм бүгд өөрийнхөө хэрэгцээний юмнуудыг бүгд өөрсдөө аваад хүрээд ирдэг. Тэгээ нэг юу болчихвол тэгэл хамгийн гол нь хаана байршил нь хаана байна? Үнэхээр гоё байршилтай газар одоо хүний үлний яг тийм газар нээчих юм бол бүр ашигтай. Гэтэ ингээл одоо зүгээр Монгол үсчин нээхэд Монгол үсчинтэй байх. Тэгэл монголчуудаа бас л тасрахгүй шүү дээ. Мянган хүнийг батцсан баг тэгэл асуулах шүү дээ. Тийм шүү дээ. Одоо манад ерөөсөө ингээл 7 хоног олгоо ингээд эргэлдэж ирж байгаа хүмүүс нь яг л ижлэгийн царинууд л байдаг. Ерөөсөө ингээл яг л ирдэг хүмүүс нь 7 хоногийн дараа ингээд буцаал хүрээд ирдэг. Тэгэл ингээд эргэлдэл аваад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь айгу боломжийн бизнес. За. Дараагийн сэдвэр л шууд окор. За ок эзэнээс кашмир оруулж ирэх санаа гараад ер нь хамгийн анхны санааг хизээ бодож олоод яг яаж бодож ягаад тэр бодол орж ирээ 2022 оны 12 сард өөр амар тэдэн цаг гэлээ би нөгөө анх угаасаа ингээд Ирландд ирэхдээ л Килдарт байр олсон. Тэгээл тэнцээ Килдарт 1 сар амьдарч агаад наашаага Даблин руу яг 12 сард нүүж ирээд тэгээд Grafton Street-ийн яг тэнцээ нөгөө ажилд орохгүй CV-гээ тарааж явж байхдаа нөгөө нэг ноолорон балтайгаа өмссөн явж байгаа л нэг эмхтэй хөөх ямар гоё хаанаас авсан ингээл зөндөө асуугаал. Тэгээ тэрний дараа яг дахиад нэг ингээ кашмир хүмүүс явсан нэг ах хөөх ямар гоё өмссөн ингээл дахиад нөгөө юм мэддэг хүмүүс ч угаасаа л Крафтнараа л тийм хүмүүс явж байгаа. Юм мэддэг хүмүүст бол угаасаа л ямар ч кашмир өмссөн гоё харагддаг. Тэгэл за окей гэж би өөрөө хувцсан дуртай байсан. Нэмээд өөрийнхөө хувцсыг би өөрөө ойчдаг байсан. Надад нэг тийм тест одоо байгаа гэх юм уу яг өөрийн гэсэн. Тэгэл яг тэрнээс хойш бодож явсараа 11 сард мастера төгсөөд тэгээд ажилд ороод ажил маань надад ингээ шифтээр зохицуулагддаг ажилтай. Тэнгуут ингээ 7 хоногт нэг 4 өдөр ер нь бол яг миний яг өөрийн цаг болж таараад 4 өдөр амардаг гэсэн үү те? Тийм нөгөө шифтээр ингээ 24 цагаар ажилладаг байхгүй юу? 3 өдөр. Тэнгуут ингээ 2-3 өдөр ажилдаг. Тэнгуут яг ингээ надад өөрт маань айгүйх цаг олгогдоод тэгэл ахаал нөх хөдөөний юу? Тийм хөдөөнөө тэгэл ингээл яах вэ гэл ингээл ер нь бол бодоол идэв гэсэн. Тэгээд North Face-ус ажилласан. Тэр нөгөө North Face яг Dark Village ажилладаг байсан. Тэгээд тэнд ингээд хүмүүс ямар их мөнгийг одоо хайж чадж гинэ гэдгийг харсан байхгүй. Тэнгууд нөгөө сүүлийн үеийн брэндүүд чинь нөгөө дахин боловсруулсан материалаар айгүйх одоо хувцас хийдэг болсон. Тэр нь өөрөө тэр брендийн нэр хүндэд бас айгүй чухал нөлөөтэй. Тэнгууд яг ингээд бид нар мэдрээд үзэнгүүт дахин боловсруулсан хувцсны материал чинь шал өөр ахгүй юу? Яг ингээд нэг тийм арай л нэг тийм пластик штэ тий. Тэнгууд пластик чи эргүүлээд одоо ямар нэгэн хавтарч байдаг юм уу, ямар нэгэн аллергич байдаг юм айгүй олон талаараа хүний эрүүл мэндэд бас нөлөөтэй. Тэнгууд тэндээс би ямар их мөнгө энэ брэндүүдэд явж гинэ гэдгийг би бас харсан байхгүй. Тэгэл хувцсан дуртай нэмээд ингээд за энийг ерөөсөр хий гэдэг тэр цаг хугацаа бүх юм нь ингээд бүрдээл. Тэгэл ингээд нөгөө нэг оюутан байхасаа хойш ингээд жоохон төгрөг цуглараад тэгэл тэрийг яг 12 сард ингээд гэрийнхэнтэйгээ сууж байгаа л ерөөсөө л хий гэдэг юм нэг юм бодол орж ирэл нэг юм зоригжуулах юм уу. Тэгэл 2 сард Монгол руу нисэл бүх юмаа зохицуулаад эхнийхээ амнуудыг бүгдийг авчраал. Тэгэл фэшн шоунд гүйж ороод тэгэл тэрнээс шоудаа тэгэл тийм. Тэнгуут яг нөгөө хүн чинь ингээд цаг хугацаа нь өөрөө зөв таарчих юм бол ингээд бүх боломжууд ингээд гарч ирээд байт юм байлээ. Тэгэл ер нь ингээд явж байгаа. Нэлээд өөрөө дуртай байх. Тэгээд нөгөө миний ажлын нөхцөл чинь өөрөө жоохон хүнд яг нөгөө ингээд сэтгцийн одоо эмгэгтэй хүмүүстэй ажилладаг байхгүй. Тэнгуут тийм хүмүүстэй яг ингээд ажиллах нь өөрөө ингээд надад үн цэнд маань тулгуурлаад ингээд би гоё ажил хийж ийн хүнд хэрэгтэй юм хийж ийн гэж мэдрэгддэг ч гэсэн эргүүлээд өөрөөсөө маш их энергийг нөгөө зарцуулдаг гэх юм уу. Тэнгууд өөртөө ямар нэгэн байдлаар аз жаргалыг үүсгэх шаардлагатай болчихж байгаа байхгүй тий. Тэнгууд тэр чинь ингээл дахиад ер нь юу хийж амьдраад байна гэж тэгдэг ч юм уу тий. Тэнгууд яг энийг ихснээс биш амар аз жаргалтай болсон.
Тийм л энэ. Ямаа хийж байгаа зөв өөрийнхөө юмд хөрөнгө оруулах гэж ажиллаж Тийм. Тэнгуут ингээл тийм. Тэнгуут ингээл хүмүүс ямар гоё чанартай ингээл тэр бүхний чинь ингээд хэлж байгаа үг нь ингээд манай Монгол 30 сая ямаатай. Тэрийгээ бид нэр ингээд самандаг гэл ингээд тэнгуут бусад кашмирын брэндээс бид нар чинь ингээд тэрүүгээрээ ялгарч байгаа. Энэ ингээд дэлхийн хамгийн тансаг кашмир Монголоос ирдэг гэл. Дэлхийн номер 1. Тийм. Тэнгуучууд ингээд саунд амар угаасаа би айгүй олон цаг зарцуулт яг нөгөө ажлынхаа энергийг одоо ингээд цэвэрлэхийн тулд гэсэн үг шүү дээ. Яг нөгөө 24 цаг ажиллахаар чи ингээд сүүлдээ ингээд нэг тийм яагаад ч амар юм доош ингээд ядрангуй болчихдог байхгүй. Тэгээд хамаг энерги ядчихсан. саунд очивол тэгэл хүмүүстэй кашмир ягаал. Тэгэл клиентод олдсон шүү дээ. Тэгэл тэнгуучаа чи өстө чи ирэхээс ч үгүй. Тэгээд өнөөдөр саунд юм. Нөө саунд. Тэгэл тэнгуут манай нэг саунд гэдэг ах. Намайг нөө сонсоор агаа заяа. За би чамаас авнаа гэх. Тэгээ өнөөдөр надаас одоо нам өрөвцөн дөө аваад байгаа мó эсвэл бүр нөө би ярьсаар агаад энэ хүнд авах ёстой гэдэг мэдрэмж өгсөн. Тэр яг зарсан юм уу? Зарсан. Тийм үү? Зарна штэ. Эцсийн үр дүн шигтэй. Тийм. Саундаа суугаад хэрэгтэй юм а хийгээ. Тэгээд хажуугаар нөгөө нэг энерги цэвэрлж байгаа штэ. Тэрнийхтэй гадаад хүн авсан мэт тийм. Тийм гадаад хүн. Тэнгууд тэд нар чинь ингээд саунд суух гэдэг чинь амар одоо яана саунд суух би тийм завтай хүн биш шүү чи ингээд хаяахан суучдаг юм аа нөгөө нэг 7 хоногт дөрөв мөрөв дөрвөөс тэгэл тэр чинь нөгөө нэг аврагаал цэнгэлж байгаа л ажил гэхдээ тэгэл яг тэрийг ингээд гой хүмүүст одоо зарна тэгмээд саунд дээр чи нөгөө хувцас аваад ирээрээ гэл тэгмээд машиныхаа ард бараг одоо бараг фэшн шоунд ороход бэлэн явж идэг байхгүй юу банга юу тийм тэгэл за аль яах нь үзье гэл нөгөө ах чам тэгэл тэр ах их нэртэй нэг цам завмаар байна гэл тэгэл тэр ахад би бөөний үнээр нүглөө аха би ингэж байгаа штэ гэдэг тэгэл цаад болчихно айгу сонирхох айгу гой санагдаад гадаадд мөнгө үзэж байгаагүй юу? Энд нөгөө нэг үнчим болвол ер нь болвол дараа хуртаа болвол ямар ч хэрэгэлцэхгүй гоё зүгээр загварыг харж байгаа л авчихгүй. Дараагийн найзууд нь сонирхох нь энэ ямар гоё зөөлхийн гэдэг ч юм. Ерөнхийдөө монголчууд гэхээс илүү ерөнхийдөө гадаадуудаа бас яаж байна. Бодол гадаадуудаа ингээд нэг яачвал амар. Тэрнээс танах чихт нэг амар сүртэй бас төвшлэн билээ ш би орж үзсэн чинь. Ер нь нэг Трейс мэрезүүдний 200 300 евро мөрт байсан. Сууд 300 байсан юм болоо. 300 байсан тий. Тэгээ би харах чинь за нэг 300 евроор 100 кашмир тэрээс авах гэдэг яах вэ тийм. Тэрэн дээр тэнгуут яг нөгөө би өөрөө дуртай юм а хийж байгаа учраас надад ингээл мөнгө хийгээл алаад ах сонирхол угаасаа байхгүй штэ. Ингээ Монголынхаа ийм гоё юмыг ингээ хүмүүс танилцуулчих юм бол дараагийн кашмирууд тэгээ Монголоос худалдаа авах хүний тоо тэгээ ингээ бодит үнээр сайн чанартай зүйлийг өхөн өөрөө миний нөгөө well-being сайн байхгүй юу тий Тэгэхгүй бол тэгээд нэг тэнгэрийн хатцсан үнтэй бай гэдэг зорилго өрөөсөө тавиагүй тэр бол дараагийн асуудал тий Тэгэхээр гоо харилцаа болсон байхад бол үнээр нэмэх ч юм уу тэгэл загвар дээрээ сайжруулах юм бол үн нэмэгдэх нь ойлгомжтой тий бүр өлөө хөгжүүлэлтээ явал одоо надад нэг юм асуулт байгаа байхгүй анх одоо чинь кашмир оруулж ирээ гэж бодож байгаа шүү дээ тэгээд одоо ингээд ихний алхмыг хийгээд ингээд Монгол руу яваал нөгөө нэг бүхнүүдийг зохицуулж хийж байгаа шүү. Яг тэр ихний алхмыг хийх мөч яг ямар байсан бэ? Одоо тэр аим хэцүү байхгүй. Яг тэр ихний алхмыг хийн гэдэг бол бодож зөв. Тэрнээс ч кашмир оруулж ирээ гэж бол ерөнхийдөө би бас дээр хэдүүлж ярьсан шүү дээ. Ер нь бол 10-аас бараг 8-9 хүн бол за Ирланд бид чинь амар даард шүү дээ. Өвөл яг тэр үед бүгд нэг ноолоор өмсгөөд шүү дээ. Бараг хүн болгонд л ноолоор байдаг. Тэгэл кашмир оруулж ирсэн алах юм шүү гэдэг бодол бас нэлээд хэдэн хүмүүст бас төрсөн байгаа байхгүй юу? Төрсөн л байгаа. Яг тэр алхмыг хий гэж яг одоо яг хаанаас тийм зориг юу авав? Тэгээд дунд нь бодсон уу? За эргэлцсэн үү? Эргэлцсэн үү гэж суудаг байхгүй юу? Ерөнхийдөө бол failed ч үл яах болж гэдэг юм уу? Тэ нэг тийм айдас байсан уу? Одоо тэр чинь тэгэл чи бүх хөрөнгө оруулалтыг тийшээ хийж байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол амар бүтэн цагийн ажил яг тийшээгээл явж байгаа. Тий, яг алсаа дунгал амар гоё ч гэсэн яг тухайн момент бол амар риски юм хийж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол тий. Тэгэхээр тэрэн дээр би гэрийнхэнтэйгээ амар их ярьсан. Ээжтэйгээ би угаасаа байнга ярьдаг байхгүй юу? Тэгэл би нэг юм бодож гин. Манай ээж амар ингээд зоригжуулдаг гэх юм уу? Маш чадaltaй эмэгтэй. Тэрэн дээр яг ингээд хий болно гэл хамаагүй л тийм. Тэгээд тэрнээс ч өмнө ингээд судалгаа хийж байгаа штэ. За Ирландад ямар кашмирууд байна, ямар хүүн ханштай байна, хаанаас орж ирж байна. Бүх судалгаа хийж байгаа штэ. Тэнгуут чинь
би өөрийнхөө яг нөгөө нэг юм хүний нүд гэж байдаг шүү дээ тий. Нэг яг ямар хуу юмыг ямар хэмжээтэй яаж хийвэл яаж онцгойрвол болох вэ гэдэг тэр мэдрэмж надад байсан байхгүй. Тэгвэл эрснээсээ хойш одоо намнаатай ч ингээд бид нар хаасаагүй явах та ингээд хүмүүсийн хувцсыг хараад яг ямар хуу материалтай юм явж байгаа ингээд насан туршдаа надад байсан юм гэх юм уу. Тэрн дээрээ тулгуурлаад яг нөгөө ажлын маань нөхцөл нь маш сайн бүрдээд тэгэл хийгээл шууд шийдсэн. Тэр нь ихтэй надад яг нөгөө аз жаргалтай амьдрмаар байсан байхгүй юу. Ямар нэгэн хэрэгтэй зүйлийг хийж амьдрмаар байж тээ. Тэнд ингээд ээж аав маань ингээд хүрээдрээ одоо хилээ сурчлаа мастертад болчлоо. Одоо болноо. Зорчин болчлоо миний хөө гэл дуудаад байдаг. Үнтэй суу хүүхд гаргаад. Одоо нөгөөдхөө Хүүхд гаргаад. Тэнгуут чинь тэр хүлээгээд байгаа маш сайхан зүйлсийг одоо ардаан орхиод энэ амьдрахын тулд тэрнээс том үн цэнийг гаргаж ирж би зөвд алхам хийсэн байгааз гэж ээж өөртөө хэлэх гээд байна шүү дээ тий. Таяр намайг таяр ороогүй зөв байгааз гэдэг. Та додаад байсан гэдэг. Тэр яг тэрийг одоо бахархуулах гэдэг зүйл өөрөө энэ алхмыг хийцэндээ бахархах гэдэг зүйл нэг юм хувь хүний үн цэн дээр тулгуурлаад байна л да. Тэнгуут яг үндсэн ажлаа хийгээд явах юм бол манай ажил бас нэг тийм боломжийн цалинтай. Тэнгуут яг нөгөө нэг 3 хоногоор ажиллаж байгаа ажил чинь тий. Тэрийг ингээл цуглуулж мөгдүүлээд юм болгоно л да Монгол байр болгоно л да. Гэхдээ өдөр тутамдаа хүн аз жаргалтай ямар нэг зөв сайхан зүйлийн төлөө ажиллаж амьдрах хэвээр. Тэгээд тэрэн дээр дуртай юмаа хийж тэрнээс өөрөөхөө юу авч амьдрах юм. Тэгэл нөгөө шинэ жилээр бид нар чинь өнгөрсөн оноод үгнээл шинэ зорилгоо тавиал те. Яг тэрэн дээр л би ингээл за энэ жилийн зорилго 20,000 еврогийн ашиг хийхдээ хийгээгүй л дээ. Юу ихэд байж тээ юу. Одоо ч дөнгөж толгоосоор л. Тэгэхээр одоо жоохон хүүдэр дөнгөж. Одоо хүүдэр дөнгөж явах. Тийм. Манайхан шинэ жил дээр яг одоо 18,000 хийх баха. Шинэ жил болоод 25,000. Тэгвэл танай подкастыг үндтгэн заяа. Тас сонсон манайхаа. Анхны спонсортой боллоо шүү. Одоо тэгээд Око наадмаар бас яах жагаа тэрийг бас тодорхой хариулт. Наадмаар нэрээ нэг асар дээр яах юм уу? Тийм. Манай нөгөө зохион байгуулагч холбоо маань амар гоё дэмжиж байгаа. Тэднэрт бас амар баярлж байгаа. Тэгээ яг мега гихч ингээд ийм жижигхэн фэшн шоу хийвэл яадаг юм бэ гэж битүүр ярилцаад ямар ч байсан хийхэр болж байгаа. Тэрэн дээр нэг 10 охинтой ямар ч байсан манай загварууд айгу гоё. Тэрэн дээр яг бас нэлээд одоо гоё дизайнеруудтай ажиллах, бусад дизайнуудаас одоо дизайнтай кашмируудаас өөр байх гэдэг дээр нэлээд хүч тавьсан. Тийм учраас тэдгэрийг ямар ч байсан монголчуудаа үзүүлээ. Үнэн хэлэхэд тэд нар монголоос ч болохгүй загварууд ч юу. За манайхаа сонссноо. Гэхдээ ийм юм байлээ. Зарим хүмүүс одоо ингээд энд ингээд бизнес эрхлэх чинь, кашмир оруулж ирж чинь гэдэг нь шүү дээ. Тэнгүүд тэгэл наадах чинь ингээл Монголд л байдаг шүү дээ. Угаасаа тэгэл ингээл очиод ингэж шүү дээ ч юм уу те. Нэг тийм нэг айгүй тийм нэг иймэрхүү бодолтой. Тэнгүүд Окогийн одоо загвар өмсөх охин хайж байгаа тохиолдол ч гэсэн тийм байгаа байхгүй хэрвээ Око Монголд яг энэ кашмираараа бизнес эрхлээд одоо яг ямар нэг одоо ийм загвар өмсөх охин хайж гинэ гэх юм бол бүр доод байтугай дээдээс ахуулаад ингээл бичээл ингээд шүү дээ. Тэнгүүд энд хичээд ин аюу яриад байгаа юм бэ энэ гэж мэ дээ. Тэнгүүд энэ болохоор тэр үйлдвэрлэж байгаа нь тэгээд бас дизайнер нь бүр тэр том Монголд байдаг тийм том компаниуд, том байгууллагуудын бүх юмнуудыг ингээ хийдэг дизайнер гэж би бол ойлгоод байгаа. Тийм бид нар яг нэг Монголд ингээд яг дизайн одоо ноолорын дизайнер гэж өөр ахгүй юу тий. Тустай тийм. Яг тэр дизайнеруудыг яг ингээд хувийнхаа шугамаар, ах эгчийнхаа шугамаар тэр бүгдийг чинь тий надад та өгөөч гэх. Тэнгуут тэр хүмүүс чинь яг үнэн ч доошо явдаггүй. Тэнгуут яг тэр хүмүүс тэр хамтарч ажиллах нэлээд бас одоо араас нь хөөсний эцэст штэ тий. Дийл хийц юм байна тий. Түүнээс бол тэгэл хаасаагүй л кашмир байна штэ. Бүгдээрээ л яг нэг юм яг л нэг юм байна штэ тий. Яг тийм байхыг юусоо хүсээгүй. Тэнгуут энэ ч гэсэндээ кашмирууд ингээл нэг байдаг л кашмирууд байгаа байхгүй юу тий. Нэг юм хэвээ. Тийм. Яг тэрнээс жоохон өөр байх гэж хичээж байгаа. Тэр бүхнийг ямар ч байсан наадам дээр танилцуулна. Авчирсан үнээрээ зарна. Яг шууд авчирсан үнээрээ зарж байгаа юм уу тий. Тийм ч бас нэг монголчуудынхаа наадамд зориулаад зөвхөн монголчуудаа тэр өдрөө болох дээр авчирсан үнээрээ наадам нэрсэн. Тийм.
Түүнээс За guys. Одоо аваад цааш тоглоо зармаар биш. Ер нь ойр дотны ч юм уу гадаад найзууд ч юм уу би юм биелгэлэхээр үнтэй гоё чанартай биелгэмээр байвал очиж сонирхоод үзээрэй те. Тэгээ таалах нь бол өөрсдийнх нь дуу. Үнэхээр таалагчээл. Тэгээ тэрэн дээр бас нэг юм одоо жишээ нь та гурав ингээ надаас кашмир аваад өмсөөд яваад хин нэг нь танаас өө ямар гоё кашмир өмссөн би авъя л та гэх юм бол аваад тэрэн дээр хувь тохирч болно. Тийм үү. Тийм. Тэгвэл Монгол найз дээр өмсөж гэж байна. Тэгвэл Монгол хүн болгон ч өөрөөсөө ингээ шууд тэр брендийг ингээ үзүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгвэл энэ хүн ингээ аваад өмссөн итгэж байгаа брэнд юм чинь гэдэг утгаараа та өөрөө ч ихтэй гоё нөгөөтгөө ингээ рекламд нь тэрэн дээр би тэр хүний чинь бас хүч хөдөлмөрийг зүгээр байхгүй шүү дээ. Гадаадууд гэдэг би нөгөө нэг говийн би ч бас нурууны өвчтэй бас асуудалтай. Тэгээ Монголоос ирдэг нөгөө баахан говийн бүс гэдэг 3-4 төрлийн бүс авчихгүй. Тэгээ дунд нь манай ээж бас нэг юм говийн баахан бүс дараа нааш явуулаад зар гэдэг нөө би ч 10 бүстэй ирвэ. Ер нь яг ихэхийн зарцсан. Бараг 8-9 зарчаад нэг ганц хөрүүлдэхгүй юу. Тэгээ би нөгөө өөрийнхөө ажлынхаа босстой нуруунуудад за бэлгэлчихье гэдэг бас ямар ч баяр болчихлоо шинжилж үзлээ. Өөрийнхөө бүсийг бэлгэлчихгүй. Тэгээд гэсэн чинь бөө баяр болсон шүү. Ямар гоё энэ дулаахын энэ хаанахын чи хаанаас авсан хийдийн үнцүүн хийдийн чи хийдийг нэмсэн гэж би мөг нэмээгүй гэж хэлбэр. Тэгээд яг зүгээр бэлгэлсэн чинь амар гоё юм байна. Гадаадууд бол амар туртай юм л яг кашмирт бол. Кашмир чи өөрөө нөгөө бас амар яг тансаг хэрэглээ болохоор яг одоо гадаад хүмүүст бол ингээд аваад бэлгэхэд бол бүр амар гоё байхгүй. Бид нар жаахан монголчууд бол яг ингээл нөгөө Монголдо амар хүмүүсөд үзэл ингээл яатсан байгаа болохоор бас нэг амар сонирхолтой байж болно. Гэхдээ яг гадаадд байгаа монгол кашмир хэр бүр амар гоё болчихж байгаа байхгүй. Тийм. Ялгаа нь бас юм бэлээ. Одоо манайхан ингээл кашмирыг амар чухал үедээ өмснө гэж боддөө штэ. Тэгдэж штэ ер нь. Тэгсэн чинь энэ ч болохоор одоо энэ шиг юм иймэрхүү зүгээр л юм кардигануудыг ингээд гэртээ өмснө гэж авсан штэ. Хүмүүс айгүйх гэртээ өмснө. Чи би нэг юундээ өмсдөг юу байна даа гэж. Нөгөө тогн үнтэй. Тэгээ нөгөө цахилгаан зарлах нь багч байдаг юм уу. Тэгээ ер нь гэртээ нөгөө ая тухтай байх. Нэг тийм нэг кози мэдрэмж авах гэдэг утгаараа хүмүүс надаас айгүйх гэртээ өмснө гэж аимс авч байгаа. Энэ кардиганыг айгүйх авч байгаа. Тэгвэл эн чинь өөрөө нөгөө хүний ая тухах гэдэг зүйлийг мэдрүүлдэг. Тийм. Тэнгуут одоо энэ жишээ нь ингээд миний би баг унтахтаа аач өмсөн, саунд аач өмсөн. Юу хаасаа юм шиг. Өөрөдтэй гадаад хагас л ер нь гэртээ дарттай. Гэрт аим уусаа Ирландд ер нь гэрт аим гүтэн байд шүү дээ. Ялч гүргээл ноолоор аимсгүй бол үлдэх таахгүй шүү. Ноолоор өмсгөө л ер нь нэг жиндүү таахгүй амар жинд доороос тэгэл бүр өвдөж байгаа. Чи одоо $1. Доор нави. Машинд байгаа. Тэгээ манайхан гоё тэгэл ер нь зүгээр гоё онлайн шоп руу ороод гоё нэг сонирхоод үзэхгүй те. Тэгээд бас бид нар чинь ч гэсэн бүгдээрээ хүмүүс бүгдээр нэг гадаад найзуудтай байгаа шүү дээ. Айрш маш хинж үйтэй. Тэгээд бас гоё бэлгэсэл тааж явал тэр найзтай санал болгоод. Тэгэл монголчууд ер нь зүгээр өөртөө худалдаж авахгүй маа их зүгээр нэгнийхээ юмыг бусад хүмүүст гоё таниулж өгч чинь л амар гоё спорт хийж байгаа байхгүй юу? Ер нь бол одоо үсчин дээр ч адилхан шүү дээ. Бид нэг нэгэндээ ингээл хилж өгөөл ингээл намуунаас спортлж байгаа яг л адилхан л байхгүй. Тэгэхээр манайхан бас гоё биедээ ажиллаад хувь аваа. Ажиллаад манай окото холбогдоод гоё дийл хийвэл бас их л юм байна. Оо зөндөө бүх юм дээр дийлэх юм. Алхах хөлтөд болсон юм уу? Алхах хөлтөд би амар хэсэг стресстэй гоё хүмүүстэй алхуулмаар байна энэ гэж зөндөө юм болол тэгэл энэ тэндээс хүмүүст мессеж бичээл тэгээ сүултээ нөгөө мөнгө төгрөгний асуудал ч бас яригдаад тэгэл жоох стресс явж одоо бүр орхицсон. Тийм үү. Би наадмын талбай дээр очиж хүүхдүүд түүнд. Наадмын талбай дээр түүлгээрээ. Наадмын талбай дээр манайхан байвал очиж гоё алхаад өгөөрэй. Тийм тэгэхгүй бол нөгөө гоё охтууд мессеж бичиж гин үнэ. Тэнгуут ингээ баг зэрэг мөнгөний асуудал байгаа тийм. Тэнгуут нөгөө энийг чинь би зүгээр л монголынхаа хүмүүс танилцуулъя гэдэг утгаараа орж ирж байгаа болохоос түүнээс амар үндэ зараа би баяж чигээгүй шүү дээ тийм. Ашиг олох зорилготой нэг өдрийн тэр юм дээр. Тэнгуут модельд бол мөнгө төлөх надад асуудал болчихж байгаа байхгүй. Тэнгуут яг энэ кейс дээр бол надад модельд одоо шууд ингээл маа гэж угаад шүтэж шүү дээ. Би ч хамаагүй өмсөхөөс. Намаа. Цаа гэж барьцаа. Хтууд хэрэгтэй байгаа. Оц барьдаг юу. За над дараа яриа. За маа тэгээ юу наадмын талбай дээр бол гоё очиж зүсгэлээс алхаад өгчихгүй дөө тэгээд
Тэгээ очиод хараад загварын Тийм. үзээ. Ер нь энэ ихчтэйгээ жоох ойр ойрлаас хөөрхөн тустай тэмтэй шүү. Энд Энд чинь бас талаасаа нөгөө ингээд хэрвээ гоё ингээд хувц мувц өмсөд яхан бол угаасаа яг мэрэгжлийн хүмүүс зураг авна. Тэнгуут тэр хүмүүст ингээд өөрсдөд нь нөгөө нэг агентлагт аплай хийхин тулд тэр хүмүүс чинь мэрэгжлийн зургууд хэрэгтэй болно шүү дээ тий. Дараа нь тэр зургуудаа чамаас авч Би байгаа. бүгдийг нөгөн. Тэнгуут тэр хүмүүс хувьдаа ашиглана уу, хувьсгалдаа ашиглана уу? Би ингээд ийм шоун дээр алхсан гэдэг ийм одоо бичиг хэрэгтэй бол би бичгийг хийгээд үгүй. Би Ирландын монголчуудын шоун дээр алхсан гэхэд л бас монголчууд ч одоо ер нь Ирланд амар олол бараг нэг хүнтэй болчихлоо шүү дээ. Ер нь бол тэгэхэд л амар ер нь тийм болчихж байгаа шүү дээ тий. Тэгээ мах юм гэхдээ манайхаа одоо бас итгэхийн юм болгоос гэж ашиг харддаг байлмаар нөө нэрээ яг. Зүгээр гоё ингээл сонирхлоор ер нь гоё сонирхлоор хүн туслах бас гоё шүү дээ. Загварын талаар гоё сонирхдаг охтууд байсан ч болно шүү дээ. Тийм амар гоё өндөр тунхаа зарилгач юм уу тий. Тийм тэр зургуудаа ашиглаад агентлагуудад аплай хийгээд цаашдаа сонгох хэлдэгсэн шүү дээ. Энд тентхийн ингээд фэшн фестивалд ордог гэсэн шүү дээ. Тэр дээр ч магадгүй таниулаад өгч болно шүү дээ. Өөрхөн загвараасаа үзүүлээд хамт өмсөл залхуулаад тий харах юм болов уу бас мэдэхгүй шүү дээ. Тэр чинь тэгээд 7 хоног ямар явах гэж байгаа шүү дээ. Үсрээл нэг цаг 2 цагийн л асуудал байгаа шүү дээ. Очоод нэг цаг 2 цаг. Тэгээд хэдэн загвар өмсүүлээ. Тийм тэгэл тэндээс чинь гадны бас компаниуд танигдж болно. Эсвэл тэндээсээ бас ингээ гадны компаниудтай тэр эмэгтэй охтууд ч юм өөртөө дийлэх бас боломжууд байгаа даа. Гэтэ ок бол ингээм мундаг зөвхөн энийг би мийсэн бол тайлшин ёо зэн. Ер нь л хэцүү юм даа гэж бодоод хайчаар тэгэнгүүт цавраа уулзчаа яа би зөндөө бодох уцамсаар ингээл бүтээр ингээл ярьж байгаа. Яасан тийм компани одоо тийм бизнес эрхлэлтийг эмэгтэйтэй танилцаад бид хоёр ингээд иймэрхүү юм яриад гэдгийгүүд энэ яаж юм болгоныг болгоод олоод яваад идэв. Нөгөө хүмүүс нь ч гэсэн ямар яаж санаатай таарад идэв тий. Тэнгүүт яг нэг юмны төлөө тууштай явж байгийнх нь бас нэг үр ашиг нь буцаад энэ хүнд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр сайн нэг тэр загварын шоунд орж байгаа юм ч гэсэн тийм мангар аттай ч гимээр юм шиг тиймэрхүү тохиолдол тэнгэр юм байна. Тийм. Яг тийм. Гэхдээ амар гоё ер нь дийл хийх боломжууд байгаа байхгүй гоё охтуудтай зүгээр эхний ээлжинд яг за манай бизнес угаасаа нэг жоохон иймэрхүү байгаа чи зүгээр ингээд яагаад чинь те дараа нь би чамайг өөр брэндүүдтэй ингээд ингэж холбож өгөх. Царайнууд ч өөрсдөө амар гоё ер нь гоё шүү дээ. Тэгээ өрмөц болохоор ч царайнд хүмүүс амар дуртай одоо брэндүүд амар хамтрах боломж байгаа шүү дээ. Тэгээ яг энэс эхлэхэд цаана уг амар гоё юмнууд байгаа гэдэг цаадах юмыг харахгүйгээр өнөөдрийн 20-30 ороод л ингэ байхгүй авахгүй Монгол ингээл хойш суулцаацаа боли би угаасаа чадахгүй мэнэ би угаасаа кофе гол хийх юм байгаа та холбогдож байгаа. Бас та нэг энэ чи фитнес модель хийж байгаа. Тэр фитнес модель хийж. Тэр шиг нэг ч юм л юм бэл. Айгуу гоё ихч тий. Тэр ихч холбогдсон. Яг тиймэрхүү яг сайхан сэтгэлтэй гоё хүмүүс. Мөнгө гихстэй. Тийм гоё сэтгэлтэй хүмүүсээс зөндөө байгаа. Дэмжиж байгаа. Айгуу сайн дэмжиж байгаа. Гэхдээ манайхан зүгээр ингэж гоё чаддаг юмараа аюу яхад л шүү дээ. Би сая ажил дээр ингэдэг байхгүй амар гоё цаа. Монголд орж ингууд би ерөөс ингэ нэг 2-3 евроны дискаунт гаргахдаг байхгүй өөрөө хулгаагаар. Үгүй яг зүгээр монголчууд гэдэг шүү. Монголд пицца авангууд, том пицца авангууд би уухнууд өнгө өгчдөг байхгүй. Шууд нөгөө марц уух юм ч бас 2 евро тэгээ маа босч бас татлаад тэгээ. Хамгийн аавч маавч гэж камер за дугаа гэх. Бид юунгууд хулгаагаар зүгээр юу уух манайхан гэсэн уух махгүй зүгээр аваа хамаагүй гэдэг уух юм ингээл өгчдөг байхгүй. Юус надаас нэг юм гард миний мөнгө гიშэлтэй гэхдээ би зүгээр тэр хүмүүс бас тодорхой юм чадах юмар ингээд тусалж идэг гэж байна байхгүй. Гой пицца яриад ч юм уугаад гой байж үү бас гоё шүү дээ. Яг тэр хамтлагаар ууг тэр хүмүүс дараа нь аваа мэддэг болоо тэгээ дараа нь бид таараа би мэдэр тусах. Тус болох боломжууд үүсэн шүү дээ. Тэрийг харахгүй манайх ингээл өнөөдөртөө нэг юм өнөөдрийн нэг хаалгыг харчаал цаана дахиад бүр амар олон хаалга нэгдгийг өөрсө бодохгүй л явдаг шүү дээ. Өнөөдрийн 50 евро нэг сарын уулчлаа ч юм уу эсвэл нэг ашиглалаа гэж бодохгүйгээр зүгээр л гоё. Сарын дараа 5000 евро чам дийл хийж өгөх боломж байгаа л. Гэтэ яг тэрэн дээр би Keldar Village-д ажилладаг байхдаа би ингээд Монгол хүн ороод ирэхээр би ажлынхаа дискаунт өгдөөс ахгүй Монгол ажилтны дискаунт ч 30% байхгүй. Тэнгууд вебсайтаас авахаар 50% дискаунт өгдөг байхгүй. Тэнгууд та наатахаа би танд ажлынхаа дискаунтаар аваад өгье. Манай менежер энд байна. Гэл ингээд хүний нүд хариулаад шал танихгүй хүн л тусалж байгаа штэ тий. Зүгээр л монгол хүн болохоор. Тэгэл тиймэрхүү юмуд амар хийдэг байсан. Гэхдээ тэрэн дээр бас нэг зүгээр ингээд би амар их тэгж хийсэн. Тэгээд хүмүүс амар альфтайм шиг зан гаргаад байсан. Надад сүултээ ерөөсөө амар хэцүү байсан. Аль болохоор ингээд хямдхнаар одоо жишээ нь тэр нэг бидний өмсөд өгдөг том puff jacket ч одоо 240 төгрөг гэдэг байхгүй юу. Тэнгуут ажлын дискаунт ороод 130 евро болчдөг. Тэнгуут сүүлдээ над руу бүр уурлаад мессеж хичээл
авч өгсөнгүү барьсангүү гэлцээ. Албарт юм шиг тий. Тийм. Тэнгууд яаж яах тэр нэг харж агт амар алдартай. Тэгээ би сүултээ бизнес хийдэг үедтэй гэж бодсон. Манай ирж байгаа авралтай ер нь ингээд албартай юм шиг заавал их ёстой юм шиг хандлага гаргаад идэгтэй заримдаа бүр. Тэнгууд манай менежер байна жоохон байж байгаа ородер гэдэг ч юм уу те. Одоо тийш ингээл хүний нүд хариулаад тийм гос ингээл дээгүү доогоор ингээл явж байгаа шүү дээ тий. Хулгаараар идэг шиг. Яг тэрийг нэг ойлгохгүй ч гэдэг юм уу. Хаяа нэг тийм нөхцөл бас нэлээд гардаг байсан. Тэгээ сүүлдээ бүр ингээд манай монголчууд би одоо нэг хүн гуйж дискаунтараа авч өгөхгүй байгаа юм шиг тэгэл ашгүй ажилласаа гарсан та. Яа, тэгээд угсаа монголчууд юм жаа. Дэрийг байлаарай та нар гэсэн. Тэгээд maaхан гой наадмын талбай дээр очиод манай Окогийн Лулабай гişмэр дээр очиод гой алхах сонирхолтой. Одоо ирээдүйн загвараар явах хүсэлтэй байгаа охтууд ч юм уу те. Өөртөө тийм ихтэй охтууд байвал бас жогоо уулзаад тэгээ өөрийгөө сориод эхний ээлж наадмын талбай дээр алхаад дараагийн ээлжин дээр Оког дагаад бас өөр юунд брендийн юунууд төр ч юм уу те гоё шоу мон дээр гоё алхах боломжуудаас гарч ирж штэ. Тэднээс дээр алхууд тэн дээр чинь бас өөр брендийн хүмүүс бас ирсэн сууж байгаа те. Тэднээсээ бас дийл хийх юмудаа боломж байгаа шүү maaхан тэгээд толгоогоо ажиллаад бас тэгээд жоохон алсыг хар. Тэгэж. За цаалаад авчихлаа. Ямар халаа юм. Халуун байна. Халууд таарчлаа тий. За maaхан дэжгүй гой байж чадчихна юм яагаад халуунаа хийс тооцол ер нь манай гоё ихтэй гоё бас ярилцмаар бас идэв. Одоо ерөөхдөө гоё чөлөөтэй нэг гоё сэдв ярилцаа тэгээд бол дуусахгүй. Эхний хэсэг бол угаасаа тэгээд нэмж ажил юу идэх талаар бас бүгд ярилцсан мэдсэн баг гэж бодож байна. Гоё аялын талаар ярих уу? Аялын талаар ярих уу? Би бас хайрын талаар ярих уу гэж бодож байна. За аял яриад ярих уу? Чи яг хайр яг яах гэж ярих гэдэг. Байхтаас тэгээд хайр гэдэг чинь одоо тэгээд хүн болгон байгаа асуудал гэж тий. Тийм шүү дээ. Бүгд энэ ганцаард байгаа. Яг хайр гэж юу юм бэ? Одоо би Ирланд ч бас хүмүүс амар ганцаарч байгаа шүү дээ. Гэр бүлээсээ найз нөхдөсөө тэгэл тэр охтуудыг болохгүй бүтэхгүй ингээл. Адгүй тэр охтууд ч ганцаардаад байгаа учраас охтуудыг яг нэг болохгүй. Мэдхгүй би зүгээр тэгжил хүмүүсээс нөгөө намнатай хаяа ярихлаар намнатай ярьсан зарим хүмүүс нь Гэхдээ миний зөв асуухад байна. Чи газар надаас сонсоод байгаа юм уу? Миний асуух гэдэг асуулт болохоор одоо хэдүүлээ ч бид нас сүдээр бас нэлээ юу мог өгшөө шүү дээ. Зүгээр хайрыг та ер нь зүгээр яг одоо ээж аавын хайр биш үү? Одоо эмэгтэй хүмүүс, эрэгтэй эмэгтэй хүн хайр байхгүй. Ер нь яг ямар байгаасаа гэж хүсдэг одоо. Ер нь би бинийгээ хайрлаж байгаа яг ямар байгаасаа гэж хүсдэг. Одоо тэгэл нийгэмд зөндөө асуудлууд байна шүү дээ. Сүүлч одоо тэгэл Монголд бас юу гэж болоод байгаа. Монгол ч одоо баг ихэнх нөхөрөөсөө нэг утгалсан ч юу гэж болсон. Тэр одоо хайр юм уу юу ч юм. хайр ихтерхий хайртай болохоор утгалсан юм шүү. Тэр дэлгүүрт ихний утгалсан тийм бас би хүнээс сонссон байхгүй юу? Тэр чинь тэгээд салах өргөдлөө өгсөн байж байгаа юм хааш. Тиймэрхүү нэр юм явуулсан. Өрөөд утгалсан чи 18 болсон. Дэлгүүрт төтөл. Тэгээ зүгээр миний асуухад байгаа бас асуулт нь тийм байгаа байхгүй юу? Яг хүн бинийг хайрлах тэр хайртай гэж байж чадахгүй. Хүн таад үлдээ ямар байгаас гэж үстэй. Нэг хайрлахыг ямар байгаас. Ер нь яг юуг нэг хайрлаж ингэж боддیں۔ Яг тэр хэмжээндээ бас тийм хүнээ олцсон уу болоогүй. Тэгж. Наманаас хэлье. Тэ бац. Энд чи арай хайртай ойрхон байгаагаар ярьсан дэрх үү? Эсвэл ингэж хариулж болно шүү дээ. Заавал яг хүн хэцүү болоод байвал одоо найз охиноо ч юм уу те найз залуу юу ямар байгаас гэж хүсэж байна те. Өөрөг ч одоо яг яаж хайрласаа гэж хүсэж байна. Бас тийм хүн зүг. За тэрэн дээр би найз залуугаа ярья. За ингээд окей. Яг зүгээр тэрэн дээр амар гой залуу малуу мөрөөдчихсэн нэг тинейжер үеэс нэг сайхны хүртэл байгаа штэ. Өөсөө намайг ойлгодог нөгөө хөөрхөн өндөр царайлаг бла бла. Зөндөө юм байгаа штэ. Угаасаа бүгд л гоё юм хүсэж байгаа. Тэрэн дээр зүгээр яг одоогийн миний ойлголтоор бол зориг нэгтэй байх хамгийн чухал юм байлээ. Энд дээр ингээд одоо яг бит хоёр Монголд очиж амьдрна гэсэн зорилготой. Тэнгуут ингээд тий. Тэнгуут яг ингээд Монголд очиод хоёлаа гоё амьдрнаа л гэдэг зорилгоор тэр хүн намайг ингээд гэр бүлтэйгээ ойрхон байх чин хүсэлтэй гэдгийг маш ойлгоод тэгээд энэ шийдвэрт ер нь бол бид хурж байгаа байхгүй юу? Тэнгуут ингээд тэр хүн миний аз жаргалтай байдал мөн нэмээд тэр хүн өөрөө дасан зохицох чадвараа үнэлээд надтай яг битээр ингээд зорилгон дээр огтлцож байгаа байхгүй. Тэгэхгүй бол би эндээ амьдрмаар энэ чи тийшээ амьдрмаар ингээд шал хоёр өөр юм яриад байвал шал өөр те. Тэнгууд хоёулаа ингээд Монголд очиж амьдрахын тулд яг юу битээрт хэрэгтэй вэ гэдгүүдээ ингээд одоо ярилцаад
төлөвлөөд эх 4 жилийн дотор бид хоёр юг хийцэн байх юм болвол Монголд очоод ямар нэгэн одоо асуудалгүйгээр тэр хүн одоо яагаад би ирчвдээ гэдэг юм харамсалгүйгээр амьдрах вэ гэдгийг тодорхойлсон гэсэн үг байхгүй. Тэгмээд яг хүн болгон энэ зорилгоо ярилцаад энэ миний чин зорилго, энэ миний үнцэн, энэнд чи хамт байж чадах уу? Тэгэхээр тэрийг ингээ заавал тулгаал ахгүй штэ. Тэгмээд тэрнээр чи ингээ хоёулаа ярилцаад би энийг нь чадах юм байна, чи энийг нь чадах юм байна. Тэгээ хоёулаа ингээ тэр хамгийн чухал юм бол гэж боддог. Тэр бит хоёр дээр бол нэлээд сайн хэрэгжиж явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд хүндлэл те. Тэгмээд одоо намайг одоо ингээл хэдүүлээч одоо 2 дахь подкаст хийх гэдэг ингээд ирсэн мэт те. Тэгмээд тэр хүн чинь ингээд тэр хоёр залуутай уулзаад яваад ямар хоёр залуу байна тэгээд тэр хүн тийм эргэлзээч байхгүй гэх юм уу? Намайг нөгөө ингээд энэ хүн юм мэдж байгаа. Ямар нэгэн байдлаар хуурн муурнч гэдэг юм уу? Ямар ч эргэлзээ байхгүй. Яв гой бай. Намуунатай хон. Тийм надаа айгуусаа. Сайн тийм. Намаа уулзчихсан. Итгэлцэл байхгүй юу тий? Айгуу. Наашнл гэхдээ бүр ингээд дараагийн штемшүүд хоёрын зорилго морлоо. Бүр ихний бас нэг үе угаас ингээд танилцаа, таалагдах, ямар байвал таалагдах вэ? Юу нь ямар хөө шинжтэнтэй байвал нэг гоё юу дээ. Нэг юу нь яаж анх олж нэг нэгнийхээ юунд татдаг. Яана одоо хэлчих юм уу? Одоо тийм амар юм. Амар юм шүү дээ. Тэр ч нөгөө нэг манайхныхаараа Irish pub-тал танилцсан шүү дээ. Би угаасаа л ажлынхаа дараа ажлынхантайгаа уугаал сууж лээсэн. Яана ээж уугаагүй гэдэг байхгүй юу? Нэг л би болсон гэ. Тэгэл яг нэг ард жил нэг артиг байсан. Тэгэл угаасаа гинэс нэг гоё шүү дээ. Тэгэл уугаасаа жис ч манай найз ирээл яриад тэгэл нөгөө яг нөгөө ингээ ярианы сэдвүүд ингээл давхцаал тий. Тэнгууд ингээд энэ хүний бодол нь ямар зөв юм бэ? Яг нөгөө надад тийм карма энтер гэдэг зүйл айгүй чухал гэдэг байхгүй юу? Тэнгууд хүн зөв амьдрах хэвээр гэдэг юм нэг юм давхцлууд айгүйх байсан. Тэнгууд миний үн цэнтэй тэр хүний одоо нэг ёс зүй гэдэг зүйл маш их одоо таарч исэн гэх юм. Түүнээс бол надад ийм би айгүй мөрөөдлийн юм нэг юм гоё өндөр тэгэл костюм пижак хүмүүстэй. Яг л манай аав нөгөө насаараа цэргийн хүн байсан. Тэгээ манай ахын дээр бүгдээрээ цэргийнхэн тэгээд дандаа нөгөө цэргийн хүмүүстэй хүмүүс ч айгүй гоё штэ. Тэгэл би тийм мөртөө болох байх гэж бодсон байхгүй юу. Тэс чи манай найзалаа юм хүүдээтэй тэгээд нэг юм амар том сахалтай. Тэгээд зүгээр л надад нэг юм ингээл намайг амар хайрлсан юм шиг л мэдрэмжийг тэр үед өгсөн байхгүй юу. Тэгэл ингээл 9 шид юм яриа л энэ заяа. Тэгэл амар яриа л энэ бөмбөрчин байхгүй юу. Тэгэл ингээл ямар санда намна энтертэй ингээл бид нар уулзчаал манайхан ч бас амар шууд ингээд сайн ярихгүй ш. Тэгэхэд ингээл эднэртэй яриа л энэ те. Юу ч хамаагүй. Гэтэ одоо ингээд Irish-уудын ингээд одоо ингээд ярихад ингээд заримдаа ингээд юм ойлгоход заяа хэцүү байдаг шүү дээ. Эдний хүн болохоор ерөөсөө тийм биш. Айгу ойлгомжтой ярьдаг. Эсвэл бид нар тааруулж тэгж яриад байна уу? Юу гэдэг юм блэ? Бид нар тааруулж яриад юм блэ бас. Тийм маадгүй бах. Тэр юу байд юм блэ? Манай босс ч надад тааруулж бас англиар ярина. Irish-уудтай болохоор шал өөр ярьдаг байхгүй. Тэгээ надад ингээд зүгээр ингээд би амар ойлгуулаа амар ингээд шууд нэг гаднаас Irish орж ирэх гот би ойлгох байлаа. Акцент нь өөрчлөгдөж байна. Шууд акцент өөрчлөл яг Irish болж багыг ингээд гэдэг. Яг надад орохтой шал өөр акцент ярьж мөрөө тэгээ за эдгээр ингээд тааруулт юм байна гэж ойлгосон. Тийм. Тэгвэл тоор гоё угаас анханасаа гоё ингээд яг нэг гоё нэг юм клик хийсэн гэх юм уу? Ингэсэн биз дээ тий угаасаа яг. Түүнээс тэгэл яг одоо миний нэг хүлээлт гэдэг зүйл байгаа шүү дээ. Хүн ухаантай байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Ярьсан ч гэсэндээ нэг юм ярианы сэдв нь ингээд үргэлжлээл байдаг гэдэг ч юм уу тий. Яг тийм толгоонд нь нэлээд учир байгаа л гэж би боддог. Тэгээ тэрэн дээр яг нэг өөрийнхөө яг юутайгаа ингээд нэг клик хийх юм бол тэр хүний юу өмсөх одоо яаж харагдах нэг хамаагүй юм бэлээ тий. Одоо манай найзлыг та нар харвал ойлгоно. За смодоолсон санагчлаа. Өнгөрсөн жилийн наадмаар очсон шүү дээ. Ер нь наадмаар. Тийм амар сайн дэмждэг бас яг нөгөө одоо яг ингээл иймэрхүү юм хийгээл ингээл 9 шидийн юм би чи ингээл гүүж ороод хийгээл явж байгаа. Тэгэхээр тэг хий чадна. Тэгээд миний нөгөө потенциалыг маш их үнэлдэг гэх юм уу? Баан хойноос ч ингээл спорт хийж дэмжээл. Тэнгууд яг ингээд тийшээ шоу маунд оролцох явангууд ингээд миний баг хажуутлын худалдагч ахгүй. Манай худалдагч ахгүй. Тэнгууд ингээд тэнд байгаа бүх хүмүүс ямар мундаг залуу вэ гэж тийм үг амар их сонсдог. Тийм. Гойл хэрэгтэй. Тэгэхээр толгойд
Асуулт нэг л гэж. Араас нь ирээд тухайд танилцсан янз бүр ярилцсан байсан юм. Гэхдээ яг нь ерөн зүгээр яг өөрөө ямар ер нь эртний үсгийг хүний хүсэж байгаа эсвэл яг би тэр тал дээр амар цензуртэй гэх юм уу? тийм хайр дурлал ер нь ямар байгаа юм. Тийм, хайр дурлалын асуудал дээр гэх юм бол би ярилцахыг амар илүүд үздэг. Ер нь өөрөө хүнтэй амар их ярилцдаг хүн. А тэрнээсээ энэ хүн яг хин юм те эсвэл дотоод хүний илүү мэдрахийг хүсдэг гэх юм уу? А тэрнээс үштэй юу гэх яг л окод адилхан тэр гадаа зүс юу байна уу те тэр мөр нь бол нэг тийм хамаатай биш. Тэгээд нэгт ярилцах хоёр дахь юм бол нэг нэгэндээ итгэдэг байх. А тэр зүйл нь илүү чухал юм болоо гэж боддог. Одоо окод ирсэн ингээд тэр хүн энэ хүнд итгэж байгаа учраас бүх юм дэмжиж одоо юу гэдэг чинь ингээл хоёр залуутай ингээл өнөдөр ингээл зоогч яахт нэг зүгээр угаасаа энэ хүн тэр хүний итгэлийг алдаагүй учраас бас нэг талаараа тийм байгаа. Гэхдээ бидний яг ингээд битэрц яг энэ тал дээр ярингууд зөрчилдөх гээд байдаг юмуд амар их байдаг байхгүй юу. Тэнгүүд энэ хүний өмнө үдэж тулаад ч юм уу эсвэл миний өмнө үдэж тулаад ингэжсэн бүх зүйл өөр. Тийм болохоор надад бол хайр гэх юм бол хүндэлдэг, итгэдэг, тэгээд юу ч болсон гэсэн бүх юм маш сайн ярилцдаг л байх хэрэгтэй. Яг үнцэн гурван зэрэг байна та тий. Тийм л юм аа. Тэрийг утгахгүй болох уу? Таалагдсан зан нь юу вэ? Red flag одоо шиг red flag-ээр орж штэ тий. Таалагддаггүй зан би хитрхи их тийм одоо юу гэдэг чи өөрийгөө хөөргцэн ч юм тийм биел гэсэн нэг юм бие төлөвтэй тий. Хүнээс үг сонсдоггүй ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм бол жоохон дургу. Төлөвшөөгүй юм биш. Төлөвшөөгүй нэг талаараа төлөвшөөгүй. Тэгээд алсыг хардаг байх нь бас эрэгтэй хүнд илүү чухал юм болов. Одоо бид нар бол яг ингээд 10 жил ч юм уу эсвэл оюутан анги те. Одоо болохоор бид нар яг тэр талыг ярихаасаа илүүгээр арай өөр төвшөлтсөн байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд би ч гэсэн өнөөдөр ингээд найз нартайгаа ярьж байхад бид нэр ирээдүйн цаашдаа хүүхдлээ хамт байх хүнийг сонгох байгаа учраас тэр хүнийг яг ямар хүн бэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй гэж би бол дотроо боддог. Мэдээж ирэг ингээл юу гэдэг чинь үнэхээр хайртай байгаад идэг өөрийгөө авч чадахгүй ч юм уу те. Би бүх их амьдралыг болох гээд хичээгээд идэг. Нөгөө хүн хойш суугаад идэг те. Гэхдээ дээш. Зүгээр л өнөөдрөөр амьдраад ч байгаа юм шиг те. Тэнгүүтээ одоо юу гэдэг чинь ингээл мэдгүй нэг тиймэрхүү байдалтай хүн бол надад таалагддаг. Би ингээ бас л яг ялгаагүй урагшаа хамт юммаар байна. Би ганцхан бүгдийг хиймээргүй байна. Нөгөө хүн ч гэсэн ингээ зоригтойгоор хийдэг. Эсвэл би эрсдэлтэй юм хийх чивэл надад хилд сануулдаг ч юм уу те. Одоо манай аав чөрөл яг тийм байхгүй. Манай ээж амар зоригтой. Хийгсэн юм шууд ингээ хийдэг, хитэнд хүрэж байсан хамаагүй. Би юм хийн гэсэн бол хийдэг. А тэнгууд яг аав за наадах чинь ийм юм биш үү? Чи ийм юм дээр алдчихвал яах юм? Чи дараагийнхаа эрсдлийг тооцсон юм уу? Тэ? Дахиад чи буцаагаад ингэж чадах юм уу гэмүүд ээж тэрнээс нэг юм ойлгодог ч юм уу? Нэг орон зайг өгч. Тийм, дутууг нь өгч явдаг хүнтэйгээ таарах хэрэгтэй л гэж боддог. Тэгээ юмыг одоо зарим хүмүүс шууд ингээл уулзаал уучраал бүх юм нь гоё болчдөг хүмүүс байгаа. Гэтэ тэрийг би амар их гэж боддоггүй. Азар ч юм уу эсвэл хувь тохиоллоор ч юм уу тэр нэг таарсан байж байна. 101 байгаа. Тийм, тэгмүүд өчнөө олон жил хамт амьдраад байгаа мөртлөөсөө тэгж чадахгүй хүмүүс бас байгаа. Тэгэхээр юмд хитрхи яах хэрэггүй болоо гэж би бол боддог. Сайн хар хян болохгүй бол юу гэдэг чинь нэг жил хамт амьдраад үз. Намаас ясыг цайдал шалах юм. Ясыг цайлах биш. Үнэхээр надад ч гэсэн яг энэ хүн намайг шууд ингээ ойлгож штэ ч юм эсвэл үнэхээр яг таарсан хүн байх юм бол тэр л асуудалгүй штэ. Бас нэг 100-ны нэг юм ч байх юм билүү те. Тийм бас байхгүй хаа. Гэтэ хэцүү байх. Тэгэхээр яг тэрийг зүгээр ядаж юу гэдэг чинь хитэн сар нэг гэрт амьдраад үзчих. Үерхээ дуулзаад ар гэрийнхэнтэйгээ танилцуулаад гэтээ аав ээж нар бол амар сайн мэддэг гэж би боддог. Ээж нар бол амар. Тэгээ ээж нарт ч амар сайн мэддэг. Хараалнаа ч юм биш байна да гэхэд л биш л өвдөө. Гэдэг гаш нэрээсээ. Ээжийн зүйлсээ бол яг гоо эмэгтэй хүн болгонд би тэгж бодоод би бүр тэнд амар итгэдэг байхгүй. Эмэгтэй хүн болгонд ээжийн зүйлсээ гэж боддог байхгүй. Бүх эмэгтэй хүн. Төрөөд хүүхдтэй болоод яг цаанаас нэг тийм мэдрэмж төр тийм шиг үл яг ингээд ээжийн тэр бол тэр хүний ээжэд л төрөх мэдрэмж юм билээ. Яг тэрийг үгүйс эмэгтэй хүн мэддэг. Тэгэхээр ээжийн зүйлсээ бол угаас тэнтэй хинч маргааш. Ээж нар бол яг л хэлдэг л. Бодлаа штэ л гэхэд бодлаа л болдог л байна. Тэрийгээ тэгээд өөрөө амар олон жилийн хугацаанд харьцаж хамт байж үзснийхаа дараа
оо тийм юм худлаа хийсэн юм гингүүтээ тэрнийхээ дараа амар шархалж болтдаг ч юм уу тий. Буцаагаад энэ би бас яг энэ тал дээр ингээд танаа ингээд юугаар чи ингээд юу хэлэх гээд нэхэр сэтгэл зүйн асуудал гэдэг амар хүнд юм байд юм бэлээ. Тэгэхээр өмнө нь бол би Монголд бол бүр амар бочгонсон олон үнтэй амар ийм хүүхдээс ахгүй юу. Ингээл байждаг. Энд ирээд би одоо яг сэтгэл зүйн юм ямар хэцүү байдаг юм бэ гэдгийг амар ойлгосон. Нүр тулж байгаа. Тий. Тэгээд тэрнээсээ гарна гэдэг нь бас бүр амар хэцүү юм лээ. Тэгээд хүн сэтгэл зүгээрээ өвдчих юм бол би юу гэдэг тий бүх юм нь өвддөг. Би одоо ингээл сэтгэл зүгээрээ ингээл унаал одоо окодс мэдчихэж шít. Яг тэр үед би ингээл амар ойрхон миний бие өвдөвөл тэгэл бүр тэрэндээ бүр ингээд давхар юмнууд нь ингээд болоод буцаад тэрнээсээ яах гаргалгаагаа яг энд ганцаараа авах мэдчих чадахгүй хинтээ ярилцгаа мэдгүй ааг ойлгох ч юм уу үгүй ч юм уу. Тэгэхээр өөртөө амар сайн ярилцаад тэнгүүд би амар сонь зөв. Миний сэтгэл зүй яагаад зүгээр болсон гэхээр би шивээс хэлхээ зүгээр болсон. Ямар шивээс хэлсэн? Би энэ чинь хоёр луу шивэлсэн. Тэгээ тэр нь болохоор манай ээж ах хоёрын жил ихгүй юу. Одоо тэр дутуу байгаа. Одоо би аавынхаа бас нэг юм. Гэтэ энэ болохоор нэг хүний үзэл бодол одоо юу гэдэг чинь. Хөв хүний л юу. Тийм тэнгүүд би болох нөгөө бодол биелэлээ олон ч юм уу нэг тиймэрхүү юм итгэдэг. Тэнгүүд энийг зүгээр намайг ингээ хамгаалаасаа гэдэг үүднээс би бодож шивсэн гэх юм уу. Тэгээд тэрнээс хойш миний бүх юм ингээ маш гоё болсон. Яг хийлгээл нэг хэдэн 7 хоногийн дараанаас миний ингээ бүх юм яг ч би зүгээр эндээ итгэцэн ч юм уу. Бодлоо ерөөсөө хол байгаа амар санаж байгаа болохоор тэндээ хажуудаа ингээ тийм нэг арай намайг ингээ нэг зөөлж байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгж тийм юугаа арай илүү дээр болгосон. Тэгэхээр өөрөө өөрийгөө л хүн зүгээр юу болох юм байлээ. Тэр гэхдээ бас цаг хугацаанд болцсон байсан байж магадгүй. Тэгээ тохироонд бүрдээл яг тийм. За минийз хайр байна уу? Юу болоод байна? Юу бодож ин ярих байна уу? Амар тэр болно. Юу гэлээ. Өө тэгэл хайр дурлалын талаар ярьж штэ. Чи юу н хайр хүсэж байгаа юм уу? Үсгүй юм гэж. Өсчихсэн. Өмнөх дуур дээр бас хэдэл ярьсан штэ. Хайр дээр би. Тэр ихтэй амар юу яагаад штэ. Зүгээр яг хуу тэрэн дээр би асуусан юм болохоор одоо бид ерөнхийдөө хурц төгсөж байгаа та өөрсдөө хэд бэлэн байна уу? Юу ингээд хүнтэй те яг ингээд харилцаанд ороод тэр хүнтэй ингээд цааштай ингээд хамт амьдрахад юм өөрсдөө бэлтгэсэн те бүх юмар бэлэн болцсон гэж бодож байна. Зөв нь одоо ч бэлэн байгаа. Тэрэн дээр бол цаг хугацаа хүний нас юусэн хамаагүй юм шиг санагдаж шүү дээ. Яг майндсет нь өөрөө ямар байхаас л тий тэр магадгүй. Одоо манай тэгвэл хайрыг ямар вэ гэж үздэг юм. Бас нэг гоё яг залуу байгаа дээр бас гоё юмтай очирчмаар юу санагдчихлаа шүү дээ. Заавал хөшгсөн нэг амттай очирч. Тэгвэл чи одоо энэ подкастад далимжлаа ямар үйл учрамаар байгаа гэж хэлж байна. Тэр чамд өөрийгөө өгөх юм билээ. Тэгээ тэр чинь тохирсон гарч ирээд хай. Тэгэл өсөр шуугаал. Шууд өөр болоно. Юус. Зүгээр нэмэгдэн хүнээс хүлээдэг чанар манаас ч юм одоо яавал надад миний хувьд болох дээр нааж ойлгодог, дэмждэг. Би болох дээр яг хэний намуунагээс шиг өнө ингээд жоохон алсыг ингээд харж мараад нэг тиймэрхүү бодолтой байхгүй. Тэгэл өнөө маргааш юм дээр санаа зовж магадгүй. Юу н ирээдүй одоо тэгэл нэг жижиг сажиг юм аа юу нөрхөдүүлээд байдаг төрлөх байхгүй. Эсвэл тэгж боддог болохоор жоохон уйдахтай амьдралтай ч гэж магадгүй бас. Нэг ингээд маазран заазранд юу н жоохон хол гэх юм уу. Эсвэл жоохон ингээд дугаад их юм боддог төрлөх юм. Тэгвэл тэр төрлийн юм ингээд яг миний яг байхгүй чанаруудыг нөхдөг хүн байвал надад байх. Тэгээ тэр нь болох дээр надад ингээд хэд өөр байсан гэсэн ингээд энэ өөр байна. Надад таахгүй би ерөөсөө бод. Харин ч яг эсэргээрээ за энэ яг миний дутуу өгч юм даа л гэж юм. Тэр над шиг хүн байвал баг илүү тэнийсэн. Тэгэхээр ч өөдөртэй юм шиг. Тийм. Тэгэхээр яг өөдөртэй санаж. Тэгээ тэр хүн намайг ингээд жоохон өөрчлөөд одоо би нэг өнгөөлөх нөгөө нэг өнгөөлөх бид хоёр ингээд би биндээ уусаад хоёулаа өөдөртэй байх гэсэндээ гоё штэ. Хоёулаа ингээд enjoy-дод тэр гоног дотроо ч юм уу уудхар дотроо ч юм уу байж болно штэ. Яага болохгүй гэж тийм үстэй. Заавал инээдтэй хөөртэй байхаа л үгүй хоёр чимээгүй би богсон штэ. Ийм юм дээр угаасаа л хүн анханасаа танилцаад ингээд очирч байгаа штэ тий. Анхны гэдэг юм байгаа штэ. Ярилцаад уулзаад үзчихин. Тэнгүүд ер нь тэгэж хоёр намуу хүн хоорондоо ингэж байна гэдэг баг байхгүй хаа. Байхгүй. Ер нь ихэвчлэн яг хоёр өөр төлөв. Хоёр дандаа ийм өөр хүмүүс байгаад байдаг штэ. Ер нь танаа өнгө хэд чинь бас л хөөрхөн марзун штэ ер нь. Амар яриа. Гэхдээ би бас дуугаа хүн бол биш. Тэгэхээр чи хоёлаа ийм гэхдээ бит хоёр
хоёр бие биендээ ингээд ямар үед нэг хүнийг сонсоод өгөх үү, ямар үед нь Тэрийг хамтдаа ойлгох, маазрах уу. За мэдрэмжтэй те цаг үеийн мэдрэмжтэй те. Тэгвэл хоёулаа заримдаа ингээл хоёулаа дүнхийгээ суудаг үуч байж те. Тийм тэр бол хаяа. Бай дүнхийгээс нөө таалт нэстэй. тийм ч удаа. Тэгээ ер нь ингээд яг хүн тайртай мартай болох ч юм уу эсвэл хүн ингээд тэр хүнийг гэж байгаа бол энэ хүнтэй жишж мишгэл айгу муухай санагдчих тэр нөгөө хүнийгээ дорд үзэж байгаа юм шиг. Тэгээ миний талаас ч эсвэл нөгөө талаас ч те тэр хүнд итгэж л бол тэр хүндээ л итгэхгүй заавал нэг өөр хүн харахаар тэр шиг байвал гоё юм байна да гэж бодохгүй те. Юу яриад байгаа. Тэрний оронд харин нөгөө хүнээ жоохон өөрчлөхийг хичээж мичээгээд харилцаанд гоё өөрчлөлт оруулахгүйгээр заавал өөр хүнтэй жишмж тэр бол стажик тийм. Тэгээ миний ред флаг бол амар архичин шоуч юм уу ч октод бас. Зөө. Хэцүү юм. Хэцүү нэж явах хэцүү юу? Тэг хэцүү штэ одоо чамдсан хэцүү үстэй. Найцч Нэг юм байна. одоо муухай үг хэлэх чинь юу лээ заяаны хан засарсан гэдэг нэг үг байдаг. Гүү. Тэр бол хандлаа шүү. Тэр бол үг. наа чи бол үг шүү. Наа чи бол Наад чинь яг зөвхөн аргаа бараад Энийг хараа одоо ингээд би яг хэлэх гэж байгаа санаа хүүгүүд ч гэсэндээ хүүгүүд яг залуучууд энэ залуу насаа ингээд одоо гоё гарч ороо шоудаад гэдэг юм хүнд чинь сэтгэл ханамж авахгүй гэж байна штэ тий. А тэрний дараагаасаа ингээд одоо би бол өөрийнхөө найзлаг тэгж боддог байхгүй тэр хүн ингээд үжээ уудгаа уугаад эдэдгээ эдээд хардгаа хараад тий. Тэгээ ингээд болцсон юм шиг байгаа. А тэнгуутаа ингээд за энэ хүн тэл бай око орилж ийсэн ч яаж ийсэн ч намайг ингээл тэр хүн ингээд тисэл байж идэг гэх юм уу. А тэгвэл эрэгтэй хүн тийм байж болж байгаа байхгүй тий. Явж болж гин нөгөө ханаад ирэхийг эмэгтэй хүн зөвшөөрөд нь штэ. Тийм хорн гарна гэдэг юм эрэгтэй хүн. Яг эмэгтэй хүн хорн гараад ирж болохгүй гэж. А тэгэхээр наа чи айгу бас хэцүү асуудал болж байна. Тэгэхээр нөгөө нэг надаас ихтэй. Яг наа чаавар өөр амар тийм том ойлголцоод байгаа Миний байхгүй. бодлоор болохоор хараа ийм байгаа байхгүй. Энд чинь нөгөө нэг эмхтэй, эрэгтэй гэдэг одоо юуны чинь нэг тийм ялгаа нь гараад байгаа. яагаад эмэгтэй хүн хороо гаргаад ирж болохгүй эрэгтэй хүн хороо гаргаад ирж болох. Жоох ингээд тийм хөдөлгөөний асуудлыг ингээд хянжих төрлөө юм шиг. Би яг наад дээр чинь нэг кейстэй тулгарсан завж байгаа юм ярьж байгаа. Одоо би бас нэг хүнтэй уулзж байсан байхгүй юу? Нэлээд удаан уулзсан. Яг чиний яг ярьж байгаа шиг хоёрын хоёул амар. Ер нь бол амар зөөлөн хүн заяа. Амар зөөлөн. Би ч болохоор амар юм. Бус солиотой шүү дээ. Ингээл амар яг галзуу. Тэгээд тэр хүн болохоор ингээд яг зөөлөн юм шиг мөртлөө. Бас яг чиний хэлж байгаа шиг бүр ингээд амар гарч жооч ингээд бүр ингээд утга учиргүй ингээд шоудаа тэгээд бүр ингээд ер нь бол амар замбраа үзээ. Тийм тэр үгөөсөө тэгээд ер нь хэцүү. Эрэгтэй хүн бол угаасаа тэндээс ингээд өөрөө ингээд сууж ирэхэд л тааш. Тэнгуул эмэгтэйч тэрийг тэгээд амар гоё жооч бла бла гэдэг. Тэгэхээр тэр бол ер нь эмэгтэй хүн дээр жоохон ингээд тааруулах хэрэгтэй гэж боддог. Тийм. Бүр оолтоос ингүүл бас тань шүү дээ. Яг ингээл гоё гарч орно уу гэх юм. Гэхдээ ер нь зүгээр эрэгтэй хүн эмэгтэй хүн ингээд за яг адилхан шоудаад ингээд адилхан байдаг гэхэд эмэгтэй нэгт илүү муухай харагдана. Хоёрдугаар наач бол амар гендер асуудал. илүү муухай харагддаг үстэй. Ер нь л тийм л. Одоо жишээлбэл чи бааранд одоо 7 өдөр тасралтгүй 7 орлоо. Тэгээд 7 орсон чинь хэм одоо ингээд хөндлөнгийн хүн байдлаа гэхэд тэнийг нь муу хэлэх юм. Эмэгтэйг нь ч илүү муу. Харин муу хэлээд байгаа тэр би нэг амар би өөрөөс хагартлаа шоудаад явчаагүй л дээ. Гэхдээ би хувьтай болохоор яг тодорхой хэмжээнд очиод за одоо ер нь бас гэдэг нэг юм мэдрэмж аваагүй ш би авсан байхгүй юу. Үнэнгээсээ. Гэхдээ тэрэн дээр нэг өстө таарсан болгонтой нь болоод яваад байгаагүй. Тэгээд тэнгууд чи ээжийн ихтгэлцэл нөлөөсөн. Чи болохоор амар гоё замаар шоудсан байхгүй. Миний яриад байгаа юм болохоор чиний замыг чи эсрэг замаар авчих байхгүй. Тэнгууд Монгол улс гэдэг чинь өөр амар ер нь бол жижигхэн биш монголчууд цөөхлөх байхгүй. Тэнгууд бид нар хичнээн хүн таньдаг үлээ те. Яг тэрнээс амар их асуудал надад үүсчихсэн байхгүй. Одоо яг хил амны асуудал амар үүсчихсэн байхгүй. Тэгээ би бүр сүлдээ баг заац болио болиё гэж зүгээр амар үүсчихсэн. Болоогүй ч юм эсвэл зүгээр ганц би байж захтаа тэгж явахыг үгүйсэхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр тийч ууж идэх ч юм уу шоудах ч юм уу те нэг тиймэрхүү асуудлаар бусдаас нэг асуудлаад шүү дээ. Хүнд асуудлууд байгаа байхгүй. Хүн тийм рүү орчод шүү дээ. Одоо уулзаал. Нэг 7 хоногийн 4 өдөр шоудлаа гэж бодоход тэр 4 өдрөө 4 өөр залуутай уулздаг ч. Тэгэхээр асуудлыг яриад ах шүү дээ. Миний ярьж асуудалгүй шүү. Хүн амьтаа уулзсан. Юм зүгээр ууж ийм хүү юмны тунг айл гэрийн ер нь ийм тунг тааруулах нь уг нь эмхтэн хүн илүү
тэр талаараа авьяастай илүү. чиний ч болоо зүгээр л уугаад байгаа биз дээ. Уугаад байгаа биш ээ. Би нэг амар хүн даваад байгаа шиг байна. Гэхдээ яг гэртээ орсон асуудал юм байна шүү. Чиний болоо гэртээ нэг шилүү давжаад уугаад байгаа. Гэхдээ одоо ингээ удаан хугацаанд ирэхэд ингэснийхээ дараа мэдээж ирэх амар тэнэгт тэр чинь тий эмхтэй найзлуун байж ийн гэж чинь тий тэнгуут ингээ солиод юм шиг гараал байнга ингээл шоудаал ингээл яваад идэг. Тэр бол угсаа болохгүй асуудал байхгүй. Эмхтэйний хувьд бол болохгүй асуудал. Эрэгтэй хүний хувьд ч гэсэн одоо ингээл хамт нэг юм ингээ хийх чинь. Тэгтээ найз наадах чинь тэр хүмүүс чинь ингэж шилдэг юм билээ. Enjoy everyday enjoy гэдэг юм билээ. Би өдөр болгон enjoy амьдрамаар гэж зүгээр тэгэж бидний амиг тагилт юм байлээ шүү. Бодол тэгээд хүмүүжил гэдэг юм уу? Ань тий. Тэгэхээр яг хүмүүжил гэдэг амар ялгаатай асуудал болж байгаа байхгүй юу? Одоо окотор гэдэг би гэр бүлийн хүмүүжил болгох юм дээ. Тэгэхээр яг тэр хүмүүжил амар чухал юм яг лээ. ээж өргөсөн. Ингээд хичнээн шоуд гараа явсан ч гэсэн би гэртээ орж иж хонох хэвээр. Тэгээд ирүүл бүр ингээ гэж орохгүй шүү дээ. Нэг аав угаасаа тэнд намайг ингээ хүлээж байгаа гэдгийг мэдж байгаа учраас яг ингээл өөрийнхөө хэмжээнд тулгаал гэртээ ороход аав яг ингээ хоолгоод тасдаг ч юм уу те. Яг тэрүүгээр ингээд яг эцэг их око гэртээ ирж хонно. Око хэмжээгээ мэднэ гэдэг юм ухамсарыг уцруу залахгүйгээр өгцөв гэх юм уу. Хизээч залахдаг байгаагүй. Гэхдээ ингээд зүгээр зоц юм шиг. Одоо тиймээд одоо нэг би болохоор найз нартайгаа ярьсан гэж ярьдаг. Бид нар ингээд амар сони үед төрсэн гэж ярьдаг байхгүй бэ? Ээж аав нар нэг тийм соц нийгмийн хүмүүжлэлтэй байгаад идэг. Тэнгүүд биднэрт яг нэг 21-р зуун орж ирээд идэг. Голд нь ингээ авчигдсан. Голд нь ингээ авчигдсан үед төрсэн хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүд 21-р зуунаа дагаад ч юм ингээ гараал ууж идэ ингээ явчих гингүүд аа гэж ханастай ингээл татаал идэг. Тэгөө бидний үед ийм байгаагүй чи яагаад ингэж яваад байгаа ч юм уу те. Тэнгүүд би болохоор одоо ингээ бодож байгаа шүү дээ. Оо амар гоё үед төрсэн юм байна. Тийм болохоор бидний үеийн одоо юу гэдэг чинь юм хүмүүжил гэдэг юм ингэж байсан болохоор бид нар өнөөдөр айгүй гоё хүмүүжилтэй хааны хаа мэддэг, юу мэддэг, зүв байгаад одоо хаашиж ирэхэд нэг те хойно нэг юм хүмүүжлийн нэг юм байгаад байна шүү дээ. Тэнгүүд одоо сүүлийн үеийн яг одоо манай ах эгч нар ч юм уу те яг бидний үеийн ч юм уу хүүхдүүд ингээл төрөөл хүүхдүүд ингээ харахаар. Тэнгүүд одоо яг бидний ах эгч нарын хүүхдүүд нэг хэд одоо өөртөө тийм байцсан, соц аав ээжтэй байцсан. Тэнгүүд би угаасаа нэг мэдэн штэ. Ингээ хүүхдүүдээ ингээ хитрхи задгаа хайцсан. Яа тий угаасаа л энэ насан дээр ингээл явж лээ гэлтэй. Байдаг л асуудал штэ. Гингүүт нөгөө хүүхдүүд нь харж хянах хүн байхгүй ч юм шиг нэг тийм хитрхи зах замраа алдсан юм шиг. Одоо бид нар энэчээс ингээл хараад Facebook энэ дээр ингээл хараад бичлэгийг үзэж хахад юу ямар амар юм болов тий. Йоо ямар эндээс бас нэг хэлмээр байгаа санаа. Бид нар нөгөө одоо ирээдүйд ээж аав болох байхгүй юу те. Тэгмээд магадгүй бидний ээж аав одоо зөндөө охтуудаас би ингээ харж байгаа юм. Монголд айгүйх ингээд ээж аав нь арахгүй гэд тэгсэн учраас одоо энд ирээд юм уу хаан ч ирээд survive хийж чадраг болчихсон те. Нөгөө уянаас алдуурсан нохоо шиг гэдэг үг муухай үг. Гэхдээ тийм мэдрэмжийг өгөөд байгаа учраас ийм эцэг ихээс ирж байгаа байхгүй юу те. Жохон ер нь нэг юм ингээд тааруулаад явуулах. Гэр бүлийн хүмүүжлэлтэй хүмүүс ингээд нэг уулзаа суугаад юм яриад жохон ингээд дотноогоо нэг хэсэг хугацаа дотнооч цаанаа уусаа мэдэгддэг. Дөөгөө хийж байгаа өгдөл ярьж байгаа юм шаал өгд. Тэрний эсрэг хүн ч гэсэн адилхан ярьсан ч гэсэн хамт байхаар эсрэгээр харагддаг. Тэгэхээр чинь ингээд яг цаг хугацааны ирэхэл харагддаг л бил. Тэрнээс хүн болгон эхлээд уулзаа нүрэн дээр бол амар найс үж чадсан шүү дээ. Тэг хүн болгон би өстой тийм би тэгж чадсан би тийм арай гэж ярьж чадчих гэсэн. Яг тэр хугацаагаар яваад ирэхээр тэр хүний яг мөн нугаас ингээд тэндээс буцаад цаг хугацааг харагдаад шалгараад юм шүү дээ. Чи одоо энээр харангууд чи одоо ингээд наашаа хэрвээ их гэж байгаа хүүхдүүд байвал одоо ингээд чиний бичлэг ингээд үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас аав ээж нарын ч гэсэн одоо хараад хад манай хүүхдээ ингээд явуулмаар байна хэр газар бай гэж асууж байгаа хөөх. Тэрнээ тэгэхээр энэчнээс юуг олж хараасаа гэж хүсэж байгаа вэ гэхээр би бол манай ах бас над руу саяхан бичээд би ингээд үгийг явуулах гад яах вэ их үү гэдгсэн байхгүй би тэнгүүд одоо дараа жил ингээд буцах гад шүү дээ. Тэнгүүд нь би бол хэлсэн эхлээд Монголд гоё оюутан байлгах ч үзээд найс нөхдөдтэй байлгаад хүү амьтанд өргөдгөл яа тэгээ үргэлхүүлээд одоо болохгүй бол хажуудаа чамаагүй одоо ингээд шоудуулж маудал ингээд оройн ядаж тэр хүн чи очиод авчих шүү дээ аав ээж нь те хажуудаа та ингээд байх хугацаанд нь тэр болгонд нь алдаа юм уу зөв юм уу гэдгийг ингэж таниулсныхаа дараа ядаж 1 2 дугаар курс, боли 3 дугаар курстэй тэгснийхэн дараа
явуулсан нэр баха. Гэт Монголынхаа нийгэмдээ тэр хүний нийгэм шүлмэр байгаа байхгүй. Нийгэм шүлсэн. Гэхдээ нэг 10 жил гэдэг босгоос шууд цөлөөд байгаа байхгүй. Ер нь бол тэр чинь бас амар хэцүү. Гэхдээ бүх хүнийг бид нар тийм биш гэж байгаа юм биш. Сайн Монгол. Ирланд ч өөр би хэлээд байгаа шүү дээ. Ирланд гэдэг ус чинь бас амар хэцүү. Яг хотын төв мөр бол айгүй хэцүү. Тэгээд чинь харт амигт бол бүр ингээд яг үнд бол утгаа алдсан шүү дээ. Ямар ч контрол боломжгүй болсон, хяналт байхгүй болсон болохоор тэгэл та жоох хүүхд гинт ирэл хаашаа яаж явахыг хажууд нь амьдарч байгаа хүн хинэхгүй, бид нар хин чадахгүй, та Монголоос хин чадахгүй байхгүй юу. Тэгэхээр эхлээ та өөрөө эхлээд үр хүүхдэд танаа те нийгэмдэр одоо яг тэр оюутан болохоор ч хүн бас амар гоё нийгэмшэд ирнэ шүү дээ. Яг тэрэн дээр нь гараад ирчихвэл нас цаг хугацаа угаасаа байж л байгаа шүү дээ. Тэрэн дээр их амар яаруулаад нэг төрүүлж нэг жилийн өмнө явуулж их юм сургаснасаа илүүгээр тэндэн зүгээр байлгаа гоё. Монголыг сургуулиуд ч гэсэн амар гоё шүү дээ. Тэ? Яг Монголд оюутан байж үзэх гоё шүү. гоё шүү дээ. Тэгээ гоё хайрлцаад, дурлалцаа наа. Гоё манай амраа шиг гоё ногоон цам зүмс залуу малуутай бассаа. Нөгөө Great Green Flag залуучуудтай бас уулзсан болоо шүү. Тэгвэл чиний Green Flag юу вэ? За яг ямар төрлийн эмэгтэй хүн сонирхтой? Хамгийн тодорхой 3 юм аа хэлдэг яг. Ямар төрлийн? Халамжтай тэгээд шудраг дүнч юм. Халамжтай шудраг үнэч за намуна. Үнч гэдэг бас амар сүүлээр орж ирж байна. Юу вэ? Ингээ мартчихж байгаа. Ярилцдаг. Ер нь бол тийм итгэл даадаг ч юм уу тий. Яг л адилхан. Тэгэл бас мэдээж хэрэг халамжтай. Байх хэрэгтэй. Тийм үнэлэг байх хэрэгтэй. За Класс чухал шиг байна. Би бол тэрэн дээр Майстраар боловсралтай байх айгу бас чухал гэж би боддог. Боловсралтай, Хүмүүжлтэй ер зорилготой. нь айгуу чухал юм байна. Хүмүүжлтэй байх. Тэгээд бас нөгөө хөдөлмөрч байх амар чухал. Ингээд хичнээн боловсралтай байсан ч гэсэндээ бас ингээд хойшоогоо намайг нөгөө ерөнхийлөгчээрээ гуйнэз гэдэг шиг ярьж болохгүй шүү дээ. Тийм тэгэхээр хөдөлмөрч байх хэрэгтэй, боловсралтай байх хэрэгтэй. Одоо тухайн хөрсөн дээр айгу сайн буусан байх хэрэгтэй тий. Төрөвчөндөө мөнгөгүй ижиж Ferrari авч унаа гэж зүтгээд байвал бас хэцүү те. Манифестинг гэж хэлээд. Оо яа. Манифест хийх. Би Ferrari авах гэж бодож байгаа гэшээс. Яаж авах гэж би мэдэхгүй байна. Юу тий яаж авах бодсоч би манифест хийж байгаа гэсэн. Хөдөлмөрч байх л их чухал. Тэр гур болсон уу? Мэдээж хайрлан дуурлана. Гэхдээ тэгээд хөдөлмөрч боловсралтай hard working байх хэрэгтэй. Тэгээд тэр чинь өөрөө юм одоо эмэгтэй хүнийгчтэр эрэгтэй хүнийгчтэр татах шинж чанарууд байхгүй юу. Ингээл ямар ч царай зүс юутайч байсан ингээл маш махруу ажилдаг тийм хөдөлмөр залуу бол цаанасаа сексэл хагддаг байхгүй яг үндэ тий. Бас царай хараад байгаа л та гэдэг шүү. Царайгтай чухал ялч. Гэтэ Түрүүн тооёроос судлаа ярьж илээ. За байж л би нөгөө өөрхөө хэлээ л да. Оо тийм шүү дээ яана. Би бүр энэ ярианаас бүр сүйдээ хасагдаад юу ч хэлсэн үгийг баг хэлсэн. Минийх чинь. Минийх чинь сэтгэлгүй, боловсралгүй. За боловсрал чухал, боловсрал хүмүүжил үнэнч байх хэрэгтэй л гэж бод. Боловсрал бол угаасаа хүн болгонд боловсралтай байх хэрэгтэй. Тэгээд хүмүүжил гэдэг зүйл бол угаасаа боловсралын угаасаа бар хамгийн хүн болгоноос дээгүүр тавигдана. Тэгээд үнэнч байх хэрэгтэй. Яг нэг хүндээ үнчээр харилцаад, дурлалцаад яг тэр хүнийхээ төлөө ингэж насаараа хамт байх л. Хоёр биендээ үнэнч байх ч байгаа шүү дээ. Чи амар шалаг тэгсэн чинь чи нэг үнэнч эмэгтэй болж ирж байна. Байвал бас хэцүү байхгүй юу? Үгүй би яа шалаг байх юм бэ? Наа шалаг байх боломж авахгүй шүү дээ. Нэг юм сэргэлэн залуучууд бол миний red flag байхгүй юу? Тэг яасан. Юм ингэж амжилттай байдаг залуучууд. Тэг би red flag юм уу? Чи наа үгээр аваад тэгэл гэдэг. Окей. Тэгийн сэргэлэнтэй байна. Тэг ер нь би бол яг тэгэж л үздэг. Чи лав биш. Мохон. За болж гинөө. 5 минутаа. За. Тэгээ одоо юу ярмаар байна? Би одоо гоё мессен талаар ярих юм уу? Тийм. Сая гоё red flag одоо энэ хайртлан талаа ингээд дуусгая. Одоо тэгээд Тэгээ сая гэдэг бас яг тэнэг юм ярьчих бодоцсон ч. яг гоо тэр үгсээ одоо асуулт байхгүй. Өмнөний хэлсэн үгээр нөөд үгээр. Энэ дугаараас ямар ч асуулт байхгүй. Өмнөх дугаараас би бага юм асуусан шүү дээ. Тийм. Би амар юм асуусан. Тэрийг асуусан зүгээр. Гэтэ одоо тэгвэл ингээд бит хоёртой ярилцахад ер нь ямар байна та хоёрт? Ер нь бол чөлөөтэй байна уу эсвэл? надад бол амар гой санагдлаа. Би их нэг окотой ус ярилцж үзье гэж бодоод тэгээ намуунуудаар яах ярьсан шүү дээ. Гэтэ би окогоос жоохон айгаадсан ах. Бүр нөгөө нэг би бас жоохон айлгмаар юм хэлсэн юм аа. Гөө яг уу надад тэгж санагдсан байхгүй. Ингээд кашмар машмар оруулж ирдэг ийм юм хийдэг нөгөө нэг хитрхийг амар мондог
хүн шиг санагдсан байхгүй. Тэгээд заримдаа би тэгж чи мундаг шин. яг хоо мондөг л л та. Гэтэ би нөгөө тийм сайддаг байхгүй. Бас хит их мондөг үнтэй би өөрөө ярилцаа сонсож байгаа айгаддаг байхгүй. Би өөрөө нэг жоохон дутуу ачууд гэж айгаддаг байхгүй. Чи тийм мондог байсангүй. Тэгээд тийм ээ. Тэгсэн чи яг хоо би нэг жоохон өөрөө суг ачуудыг гэж жоохон айгаддаг байхгүй. Тэрхүү бас нэг заримдаа тийм нас жоохон надад нэг жоохон тийм дутууг юм байдаг. Харин тий. Тэгэж одоо жоохон айгаад жоохон бие ярьж магадгүй гэж одоо тэг жоохон яаж магадгүй. Тэгтээ бол амар гоё л л намаа ч гэсэн амар мундаг штэ. Хоёр ярилцахад бол амар гоё нээлттэй ярьцлага боллоо. Бас нэг хэлмээр байгаа юм нөгөө чи нөгөө ганцаардл гэдэг зүйл ингээ хаасаагүй байгаад байгаа байхгүй юу? Ингээл хин нэгэн тэж ирсэн таяр шиг найзууд ирсэн нэг хүн байна. Бит хоёр шиг найз биш ирчээд найзалцсан хүмүүс байна тий. Тэнгуут яг зөв найзтай байх юм бол намайг өглөө болгон сэрээдэг гэсэн аахгүй юу? Ажилд явахын тулд айгүй айтайгаа сэрээгээд санагдаад байна. Тэнгуут яг ингээд ийм найзтай болох нь өөрөө ингээд замыг ч амар хөнгөлчдөг гэх юм уу? Яг нөгөө нэг одоо гадаад хүнтэй ярья гэд бас эн чин чөлөөтэй 100% илэрхийлж чадахгүй шүү дээ. Тэнгуут чи ингээд энэ дээр чи яалтчгүй ингээд энергиуд одоо хуримтлагдаад л гэдэг гэх юм уу? Тэг ингээд энэ явсаар хагаад өөрөө энэ нөгөө нэг би медитейшн юм сус юм аа. Тэнгуут ингээд юуруу гиз рүү очиод тэгээ тэр нь ингээд хуримтлагдаад идэм байх. Одоо муу энергиуд гэх юм уу тэр нөгөө ярьж чадаагүй зүйлс. Тэгэхээр энэ ингээд яваанда ямар нэгэн байдлаар таны биеийг өвтгдөг. Тэнгуут хин нэг найзтай байх нь хамгийн чухал юм байлээ. Ер нь хаач байсан. Тэгхийн бол тэгэл найз харилцаа гэдэг ч юм уус тэгэл бидний хамгийн чухал зүйл болж байгаа. Ганцаараа л бид нар үсэж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр амар хүмүүстэй найзлаасаа л гэж хүсэж байна. Яг бити ганцаараа байгаасай. Энэ тэмч чад уулзаад. Найз манайхаа гоё гар гэхдээ их гар гэж тийм. Зөв найзл гоё 100-аад ийш тийшээ яа. Хортой найз масар их байгаа. Бас гоё найз нар ч гэсэн зөндөө байгаа. Тэрийг өөртөө тань мэд. Ярилцаал ер нь ойлголцдог юм дөө ер нь. Хүмүүс биэндээ хор хийжсэн үү? Хор хийжсэн юм чи надаа. Хүмүүстэй ер нь харагддаг шүү дээ. Тэ ер нь хортой хоргүй хүмүүс гэж ер нь байдаг шүү дээ. Яг гэхдээ харагддаг шүү дээ. Энэ өглөө бол найзлаатай нэг жоохон байх бах уу? Үнэхээр ганцаарсан шоуддаг хоёр гоё охин байж болно шүү дээ. Бас байж болох. Хоёлаа гарах уу гарыг хоёлаа шоудчаад оршдог байж. тэр шиг хортой биш үү? Зүгээр биш. Нэг нэгийгээ шоудж агаад хин нэгэнд мэдхгүй хүн дөрхөө явах нь хор. Яа, цаанаачстай. За тэр хүн үзчих юм да. Агуу намаас биш. Ер нь хор гэдэг зүгээр жишээгээр тайлбарлах бол ер нь бол тийм л дээ тий. Хоёр одоо. Хоёр ч юу вэ? Би нэг байнга орхиж явдаг шүү. Хоёр бол их эмхтэн сайн найзанд тий. Хамт л харин штэ. Эсвэл хамт л гэрлүүн хөргөж өгөөд тэгээд хамт аваа харчих ихээр наач. Би үлдмээр. Хоёр ч дидээр үлдмээр. хоёр ч ерөөсө харихгүй штэ. Хоёр л яах вэ? Хоёр ч тэгэл нэг нь үргээгээл авлаа. Үргээ. Одоо үргээл гэдэг нь одоо. Наач үргээл гэдэг би үргээдэг. Жогоос шүү. За. Одоо дуусгая одоо бүр яриа бүр юу зардаг бүр заварсан юм бол. За тэгээ манай өнөөдөр ямар хөөсөн гоё ярилцч чадуу. Гоё байлаа. Гэтэ нөө нэг анхны яг тэрэн дээрээ байсан баг бүр ингэж ярих. Анхны бичлэгэн дээр тий. Сайн болохоор нөгөө ярьжсэн зарим нэгнүүдээ бас ингэж яах гэж байгаа. Тий. Бид нөгөө эхний бичлэг 30-40 минут бичсэн болгоо тэгээ тэн дээр яг бид нар алж исэн юм аа их тий. Найз нь бүгдийг зар юмаа гээл. Гэтэ өдөр энэ гайвсан болох юм. Тэгээ манайхаа наадмаар бас манай Окогийн гойлуулаа бай Кашмир дээр очиод гой ноолор Кашмирууд бас сонирхоод тэгээд гүнд авч өгмөрөл авч өгөөд тэгээ өөртөө гой алхмаар байгаас охтууд байвал те. Тэгээ гой зүгээр дэмжиэд өөрийгөө гой манайхаа өөрийгөө таниулна гэдэг чинь ер нь бол бас хамгийн чухал зүйл шүү. Ер нь бол яг өөрийгөө брэнд болгоно гэдэг чинь бас хамгийн гой зүйл шүү. Яа бас те нэг монгол хүнээ дэмжиж байгаа шүү. Ер нь бол миний найзын Кашмир дээр очиод гой нэг цамц ч юм уу дресс өмсөд нэг минут 2 минут алхахад бол та өөрийгөө л өөртөө л хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг шүү. Тэрнээс шинэ хүнд хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг шүү болохоор. Тийм бас зүгээс манга харуул алсыг хараад бас гоё хараа. Тэгээд бүгдээрээ сайхан наадсагаараа 5 дугаар дугаар энд хүрээд дууслаа. 6-аар уулзцгаая guys. Амжилт.